За манай Антай подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд Төвлөн бит хоёрын хөрөж явдаг Антай подкаст маань улам баялаг болж байна. Тэгээд хүнд зочноор Стора гэдэг та бүхэн мэдж байгаа бол одоо ер нь Америкаас болон Хятадаас бараг шууд одоо маш одоо энгийнээр тэгээд өөртөө хэрэгцээд хялбар хяндаар бараа зах боломжтой юм платформ байгаа. Ер нь таад мэдэх юм бол Taobao гэл олон худалдааны сайтууд байдаг. Тэднээсээ одоо Монгол хөлбөрөөр бараг хэлж гэдэг. Буруудахгүй хаа тий. Тухайн компани CEO-гаар ажиллаж байгаа бүсгүй орж ирсэн байна. Тэгээд бид хоёрын урилгыг авч хүрэлцээ гэсэн баярлалаа. За өрсөн ашиглаа. Тэгээд энэ удаагийн дугаар маань Volt Шангрилагаас сурж байгаа. За Volt маань болохоор мэдээж бар, лаунж, за тэгээд маш гоё коктейлүүд хийдэг юм гоё лаунж байгаа. Тэгээд та бүхэн зорж ирэх юм бол Шангрилагийн B1 давхарт байдаг байгаа шүү. Тэгээд өнөөдрийн бас спонсороор манай Colpro ажиллаж байгаа. Тэгэхээр Colpro-г бол мэдэхгүй юм бол байхгүй. За тэгээд одоо Монголын бараг бүгд байгууллагууд Colpro ашиглаж байгаа. Ер нь шинээр бизнес нэгдсэн л Colpro руу ер нь бол холбогддог тий. За тэгээд Colpro-до баярлалаа. Тэгээд хэдүүлээ дугаараа эхлүүлье. Тэгээд хамгийн ихний асуултыг бол ингчингийн яг одоогийн ажил ямар төслүүдээр ажиллаж байна? Стора гэлтгүүгээр тийм бас хувийнч байж болно. Ер нь ямар шүүд төслүүд рүү илүү хичээлж ажиллаж байна ойрын үед. Хүмүүс нөгөө айгүй олон угуулдаг болсон байсан. Apprentice-ийн ихчингээ, эсвэл Tommy-гийн ихчингээд тэгээд одоо яг Stora Central-да нэгдээд 1 жил гаруй хугацаа үдсэн байна. Тэгээ яг Stora маань ерөнхийдөө бол зах зээлд ингээ Монголын анхны cross border e-commerce гэд нэрлэгдээд байгаа. Cross border гэдэг нь юу хэлээд байна гэхээр e-commerce-ууд бол байгаа бидний мэддэг те. Тэнгүүд яг тодорхой Монголдо байгаа дэлгүүрийг одоо платформ дээрээ байршуулад дэлгүүрийн бараг байршуулад авах боломжтой гаргаж байгаа. Гэхдээ тэр дэлгүүрээс би ингээд яг бодтоор нь очиод тэр дэлгүүрээс авчих боломжтой байхгүй. Тэнгүүд cross border гол нь өөрөө юу вэ гэхээр та ялангуяа манай Монгол шиг юм нөгөө жижиг зах зээл рүү аль бисний брэндүүд орж ирэх нь ер нь жоохон хэцүү байдаг ч сонирхдаггүй. Тэгэхээр cross border бизнес өөрөөсөө цэцгэлэх юм байна гэж үзээд ерөнхийдөө бол ингээд байгуулагдсан. Тэр нь юу гэхээр Америкт байгаа, Хятад байгаа, за цаашаа ингээд Солонгос, Япон гэж ер нь тэлэх бүрэн боломжтой. Тэнд худалдаалагдж байгаа бараа бүтээгдэхүүнийг л ерөнхийдөө бол Монголын хэрэглэгчийн ангаар дээр авчирья. Тэгэхээр нэг тал дээр аягүй том технологийн бизнес, нөгөө тал дээр логистик буюу тээвэр зуучин ийм хоёр томын багнан бизнес ерөнхийдөө бол явж идэг. Тэгэхээр энэ бизнесийг ерөнхийдөө бол одоо ингээд хөгжүүлээд явж байна да. Тэгээд премиум корпорацийн бас нэг бизнес юнит нэгж гэж явдаг. За CU-гийн толгой компани гэдгээр бол манай хүмүүс бол сайн мэдэх бах. Тэгээд анзаарчсан бол CU дотор манай ингээ шар Stora box-ууд гэдэг байдаг байхгүй. Тэгээд нэг толгойтой компани гэдэг утгаар яг ийм экосистем бүрдүүлээд явж байгаа. Тэгээд яг ингээд Монголын хэрэглэгч нартай зориулаад Америкийн Amazon те, Солонгосын Coupang, Хятадын Jingdong, Taobao шиг ч юм уу те, ийм ерөнхийдөө гоё ийм e-commerce-ыг Монголынхоо хэрэглэгч нарт build up хийгээд гоё те бизнесийг нь хөгжүүлээд ингэж гаргаж ирья гэдэг зорилготой. Тэгээд одоо бол 100% илүү яг миний цаг бол яг энэ бизнес дээр илүү ягаад тэгэхээр шинэ байна. Ажлаа хүлээж аваад одоо яг жилийн нөр үзэж байна. Стора маань өөрөө хэдэн жил болж байгаа юм чинь? 3 жил хагасан. Тийм. Анх бол яг премиум корпорац өөрснөө санаачлаад яг байгуулж ирсэн. Тэгээ одоо илүү нөгөө нэг кросс бордер гэж одоо өргөжүүлнэ шүү дээ. Сая Хятадын зах зээлээс нөгөө бараа татдаг чинь саяхан байхгүй тий. Тэгэхээр одоо ер нь илүү тийм шинэлэгнүүд юу болж байна? Мэдээж бас хэр их танигдалт хэр байна. Ер нь бас гойтой тоон дата яриул тэ хэр их хэрэглэгчтэй болсон байна гэжлээ. Одоо 3 жил хагасын хугацаанд бол хэрэглэгчдийн тоо маань бол 100 мянга гаруйд авчихсан. За үүнээс бол ерөнхийдөө 25 орчим хувь нь бол идэвхтэй хэрэглэгчээр байнга хэрэглээд явж байна. Тэгэд яг гой зүйл нь юу байна гэхээр за та хоёр гэсэн мэдэж штэ нөгөө үзэж байгаа хүмүүс ч мэдэх баг. Facebook-ийн онлайн шоп руу тий. Манайх нөгөө ер нь онлайн дэлгүүр гэхээр нэг юм Facebook дээр шууд хөгжүүлэгчдэг, Instagram дээр цөөн нэдэг. Тэгээ нөгөө бичлэг хийгээл энэ бараг маань аваарай гэж нөгөө пүүзний лайв энэ төр явж байгаа штэ тий. Тэр зан төлөв тийм байна тий. Зан төлөв тийм байна. Яг уу гэхдээ тэр бол ингээд тэр хүмүүс ингээд бараа авчираад миний ингээд сонгосон бараанаас та хэд аваарай гэдэг нэгдүгээр сонголт. За найдвартай нь мэдээж хэрэг байгаа бас үгүйсгэж болохгүй. Нөгөө талд гэхдээ бас яг үнэхээр найдвартай байна уу гэдэг асуудлаас айгүй олон тал дээр тулгарна. Хойно чи альбисны компани байхгүй тий хувь хүмүүс бас хөгжүүлж байгаа. Эргээд одоо сошиал дээр бас нэг тиймэрхүү кейсүүд гараад ах шиг байсан шүү дээ. Нөгөө мөнгө аваад алга болчлоо ч юм уу тий. Зөндөө байл шүү. Тийм. Эсвэл бараагийн авчирангуудаа бараа нь өөрөө эн чинь нөгөө нэг e-commerce нэг зовлонтой юм чи бид нар бодтоор бараагаа харахгүй. Тэгэхээр жоо айц байдаг. Энэ зүв байх болов ямар байх бол сонир материалтай мэрчих юм уу тий. Тэгэхээр тэрэн дээр нас хариуцлага өрөхгүй юм кейсүүд байгаа. За тэгвэл эн чинь өөрөө айгуу том юм нөгөө компани болж хөгжснөөрөө яаж байгаа вэ гэхээр энэ болгон дээр нөгөө найдвартай байдал гэдэг зүйлийг үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр бид хэдийн хамгийн нөгөө энэ зах зээлийнхаа хэрэглэгч нар санал болгож байгаа айгуу гоё нөгөө үн цэнтэй зүйл маань ер нь бол найдвартай. Ерөөсөө айцтай байх та ямар ч шаардлагагүй. Битгий Стороогоос юм захиалвал Америк Хятадаас захиалахад бид нар ямар ч асуудалгүй барагч авчирна. Асуудал гарсан бол бид нар тэрэн дээр хайцаад буцаалт бүх юмнуудыг нь хийж өгнө гэдэг юм зүйлтэй. Тэгээд нөгөө convenience гэж яриад байгаа нөгөө ая тухтай байдал амлаад байгаа.
Яг нь яагаад бид хэд ингээд Store Box гэдэг концепт хэрэгжүүлээд SEO-гийнхаа ингээд те салбаруудаар тэрийг тавиад байна гэхээр түгээлт нэг талтаа гэрийн хаалга ингээд устгах шиг явдаг те. Одоо юм нэг ах нарт ингээд нэг 5,000 төгрөг өгөөд онлайн шопрууд маань ингээд түгээлт хийж ах шиг байгаа гэрийн хаягаар. За гайгүй бах гэхдээ яг үнэ хэлэхэд бас аюултай шүү дээ. Ер нь бол гэрээжээ хаягийг танихгүй хүн мэдээд гэрт ч ороод тодорхой хэмжээнд скан бол хийх магадaltaй байхгүй. Тийм. Тэгэхээр ингээд зүгээр офисын хажуудал ч юм уу гэрийнхэн дотлохын SEO-гээс ороод авчна гэдэг нэг талаараа юм хүнтэй харилцах шаардлагатай. Төгжрээ хамгийн чухал. Яг үнэ төгжрээ хамгийн чухал үнцэг тийм. Очиж авах үгүй тийм. Convenience дээр нь яг ярихад одоо Америкас би Amazon-оос юм зэгдэг байсан байхгүй. Тэнгүүд Amazon-оор ороод ямаа захиад Монголын нэг Америкт байгаа тээр 100-ийн компани руу явуулаад нөгөөдгөн дээр нь очингууд баг уцаар ярих нь холгоо төлбөрөө төлөө. Тэгээд тэндээс наашаа гараад энэ дэрэнгүү дахиад өөрөө очиж аваад тэг нөгөө газар нь хаачин те. Тэгвэл бид ч ажилтдаг хүмүүс ч ажлаа тараад очиод нөгөө газар ч ажилланд орсон. Тэнгүүд одоо болгонд миний ялгаад шууд ороод платформ дээр нэг шууд яг л өөрөө Amazon дээр дэлгүүр хийж байгаа юм шиг орж юм аваад тэгэл SEO-гийн юм дээр хийж болж байна шүү дээ. Яг үнэ наадмаг процесс чинь ингээл айгу богсогчж байгаа. Олон улсын карт авах шаардлагагүй. Заавал Amazon дээр айгу урт ингээл процесс яагаад бүртгүүлэх шаардлагагүй. Тэг яг Монголоос авч байгаа. Хэд хоногт ирдэг вэ? Ер нь дунджаар. За Америкаас 10-аас 14 хоног, Хятадаас ер нь 7 сар хоногт ирж байгаа. Амар урт юм шүү дээ. Одоо нэг юм гарчин зай. Доллараар төлбөрөө хийх юм уу? Хятадын юанаар хийх юм уу те? Яаж энэ хөрвөөд байгаа? Энэ хөрвөлтийн үнэ гэдэг чинь одоо төгрөгөөр байдаг те. Гарах юм бол за инч маань хэллээ. Заавал долларын карт холбох шаардлага байхгүй те. Тэр үнүүд маань яаж хөрвөж гарч ирд юм бэ? Ханшийн зөрүү гэж юм байдаг юм уу? Одоо хүмүүс тэн дээр гайхаж магадгүй те. Ханшийг нь бид хэд одоо тухайн өдрийнх нь яг арилжааны банкны ханшийг нь шууд татаад яг тэргээрнд хөрвүүлцдэг. А тэгээ манай нэг онцлог нь болохоор бид нэр одоо тухайн бараан дээр ямар нэгэн далд ашиг огч ингэдэг байхгүй. Хэрэглэгч ороод шалгуул бүрэн боломжтой Amazon тавгаас нь харьцуулаад. Amazon дээр худалдаалагдж байгаа үнийг л бид хэд яг татаж харуулж байгаа. А тэрэн дээр мэдээч хэрэг манайх ийм үйлчлэгээ танд санал болгож байгаа учраас манай үйлчлэгийн шимтгэлгээ та тэдэв төлөөрэй гэдэг ингээд нээлттэй ячдаг. Тэгээд бүх тээвэр бүх зохион байгуулалтыг бид нэр хийгээл яг гар дээр навчирж байгаа. Одоо яг 3PL logistics гэж энийг яриад байдаг. Нэгсэндээ Америкийн үйлдвэрт байгаа бараг таны гарт буюу одоо ингээд хажуудлах SEO-гийн Store Box те SEO дотор байгаа Store Box-аар авчирж байна гэдэг чинь тэр бүх логистикийг бид зохион байгуулаад авчирж байна гэсэн. Зөвхөн платформоос биш. Та нэг асуулт байна. Яг direct өрсөлдөгч гэвэл Монголд бас тиймэрхүү платформуд бол байгаа. Зөв те? Байгаа. Тэгэхээр одоо тэр өрсөлдөөн донд Store-гийн ялгарл нь юу юм бэ гэж асуувал юу гэж байна? За хамгийн түрүүнд бид хэд яг саяны хэлсэн тэр найдвартай байдлыг бол амлаж чадна. Энэ өөр айгүй хэцүү байгаад байдаг те. За бас ингээд манай бизнесийг анх ч гэсэн би ингээд ажлаа хүлээж авч явах нэг юм карго юм уу гэж төсөөлжсэн хүмүүс байсан юм шиг байна. Уг нь бол e-commerce те, e-commerce даа гэх би карго юм уу. За хэрвээ карго гэж байгаа бол магадгүй каргоор бараа авч ирсэн хүмүүс бол бас мэдэх байх. Бид нар бараагч авчирч л өглөө тэр бараа чи эвдэрсэн байна уугүй нөө бидний асуудал биш ээ гэдэг ийм кейсүүд бас гарч ирдэг байхгүй бодтоор те. Тэгэхээр тийм зүйл байхгүй. За тэнгууд бас карго биш ингээд дан ганц те ингээд e-commerce платформ юм уу түгээл тэр өөрснөө хийж чаддгүй юм хөрөөгүй ингээд бүтэн ингээд SEO-ийн дэд үсгийг ашиглаад бид хэд деливерга хийцэн байна. Америк болон Ирээнд одоо ингээд бид хэд ерөнхийдөө үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр тухайн харилцагчийн бараг те яг ингээд асуудалгүйгээр маш гоёор ингээд авчрах үүргийг бид хэд өөрснөө хүлээж байгаа нь энэ айгуу том давуу тал байх гэж хараад байгаа. А тэгээд гурав дахь том зүйл нь бид хэд зөвлөдөг. Манай яг компани яг нөгөө нэг юу бас нэг нэлээд үнэт зүйл гэж хардаг юм дээр харилцагчийн үйлчлэг гэдэг юм. А тэр нь юу гэхээр Amazon Taobao цаана ингээд бас юу гэхээр нөгөө нэг ийм үйлдвэрлэгч нартай л харилцаж байгаа шүү дээ. Тэд нар бас өөрсдийнх нь бараа бас биш байхгүй. Тэнгүүд янз бүрийн үйлдвэрлэгч нар яг үнэхээр байгаа. Баталгаагүй янз бүр. За тэнгүүд бид хэд одоо ингээд 3 жил хагас цуглуулсан туршлаган дээр үндэслээд хэрэглэгч бараа захилаа гэхэд за таны энэ загсан барааны үйлдвэрлэгч жоохон найдваргүй шүү. Тэгэхээр ингээд солих нь зүйтэй байхаа гэдэг зөвлөгөөг бид хэд харилцагчийн үйлчлэг дээр өгдөг. Одоо нөгөө эрсдлээс нь хамгаалаад байна шүү дээ. Хэрэглэгчид хүмүүс биш загсан юм загчаа гэдэг тийм зүйл байхгүй гэсэн. Табоос юм зүтсэн хүмүүс амар сайн мэдж байгаа. Тэгж байгаа яг энэ зовлон бол айгуу. Зургийг хараад зү амар гоё юм төсөлтөө хийж байгаа зүгээр. Шал өөр. 3 жилийн хугацаанд гэхдээ миний бодлоор Store бүр нэлээд хурдтай гарч ирсэн юм чинь. Саяны дээр өрсөлдөгчдөр ч гэсэн миний зүгээр хөндлөнгөөс харахад all in one гэдэг convenience-ийг өгж байгаа баг ганц ухаа. Тэрнээс өрсөлдөгч direct гэдэг утгаараа бол нөгөө логистикийг хийдэг нэг компани бол байдаг. Эсвэл e-commerce-ийг хийж байгаа. Гэхдээ яг энэ хоёрыг хослуулад ингээд түгээлтийн систем нь ингэж сайн нэвтэрсэн компани бол миний бодлоор л ер нь байхгүй хаа тийм. Ер нь баг тийм. Яг ингэж бүх CEO өөрөө түгээлтийн цэг гэдэг чинь өөрөө бүр аюу том давуу тал. Юуны талаар бид дээр харсан Store одоо 2.0 гэд гарч иж байгаа. Тэр яг ямар шинжилэл хийгдэж байна. 3 жилийн хугацаанд нэлээд сайн хурдтай даад маань явчлаа. Тэрэн дээр бүр анхны одоо шинэ манай хөрөнгө оруулагч нарын зорилго бол ийм байсан. Одоо нэг талтаа ингээд
би тэгэхэд e-commerce гэдэг ийм том зах зээлийг хэрэглэгч нарт тэгээ гайгүй гой найдвартай тухтай байдал үүсгэж байна. А тэгээ саяны миний хэлсэн бас нөгөө шалтгаан байгаа байхгүй юу? Монголын хэрэглэгч нарт барааны сонголт айгүй хязгаарлагдвал яг үндэ байгаа шүү дээ. Ер нь бол тий сонголт харав. Тэгээд үн бас өндөр байгаад идэг. Татвар, дэлгүүрийн зардал ингээд тэгэхээр эцсийн хэрэглэгчээр гар дээр очиж байгаа үнэ нь өндөр болчиход байна гэсэн үг шүү дээ. Бидний карманаас гарч байгаа мөнгө өндөр. Тэнгүүд e-commerce-ийн бизнес тэр мөнгийг багасгах боломжтой. Яагаад тэгэхээр бид нар бодит дэлгүүр барихгүй, бид нар тэнд бодит хүн цалинжуулахгүй байхгүй. Тэгэхээр өртгөх нь буураад манахаас авах яг ижилхэн бараг e-commerce илүү хямдхан авах боломжтой. Тэгэхээр энэ утгаараа ингэж өргөн зургаараа харсан. Тэгээд 3 жилийн туршид дан гэдэг Amazon гэж явцсан байхгүй. За одоо юу харж байна гэхээр би тэгэхэд сая оны эхэнд энэ оныхоо эхэнд бид нар 5 боог оруулаа шүү дээ. Тэгээ хэрэглэгч нар маань нэлээд бас нэмэгдсэн. Яагаад тэгэхээр монголчууд яг үнэхээр хятадаас илүү авч байгаа. За энэ зүйл. Одоо тэгэнгүүт борлуулалтынхаа сугийн өшөөт хэлье. Би тэгэхэд нэгд Америкт үйл ажиллагаатай болсон. Хятад үйл ажиллагаатай болсон байна гэд одоо манай сторогоор дамжуулаад eBay-с бараа бүтээгдэхүүн авах боломжтой болж эхэлж байгаа. eBay-с тайлангуй хүмүүс та ирчүүд бас мэддэг бах машины сэлбэг монголчууд аягүй авдаг юм. Тий. Amazon дээр бол тэр жоох ингээд нөгөө нэг юу байгаад идэг юм талууд. Барааны онцгой юу нь бол байна. Аль категорийн бараа аль нэр нь илүү сайн байдаг вэ гэдэг тий. Тэгэхээр eBay-с бол жишээ нь би тэгэд eBay-г оруулж ирж байна. За би тэгэхэд Akia-гийн бараа бүтээгдэхүүний хамгийн хямд үнээр ерөнхийдөө бол тий худалдаалах боломжоор нь би тэгэхэд хангачиж байгаа. Sephora-г одоо косметикийн бараа тий. Sephora-гаас бас би тэгэхэд Америкаас яг бараа бүтээгдэхүүн захиалах боломжийг нь олгох гэж байна гээд Costco, Nike энэ төрөс нэмэлтээр орж ирж байгаа. Ямар гоё юм бэ. Аим гоё мэдээ. Аим гоё мэдээ. Саяных дээр нөгөө тал руугаа ер нь одоо орж ирэх үү? Одоо ингээд бид гаднаас импортлж байгаа шүү дээ тий. Тэнгүүд нөгөө дээр нөгөө ламарын холон зөвхөлтөөр ярьж хахад экспортлоход нэлээд хэцүү тий. Amazon дээр Монгол компани гарна гэдэг нь өөр амар хэцүү байгаа. Тэнгүүд одоо та хэд маань Amazonтай нэлээд сайн хамтын ажиллагаад ингээд болж байгаагийн хүрээнд энд байгаа Монгол компаниуд Amazon руу юмаа та дээр дамжуулж явуулах тэр боломж ер нь нэгтгэж байгаа юу? Хизээ нэгдэх бол бидний одоо төсөөлж явдаг вижн алсын хараанд бол энэ зорилго бол байгаа. Яагаад тэгэхээр экспорт угаасаа яг эдийн засгийн хувьд бидэрт илүү хэрэгтэй тий. Тэр чигтээ импортоор шатгаалж байгаа учраас доллар гаргаад ямааргүй байна. Бас тий ийш оруулж ирмээр байна гэдэг юу. Ойрын 5 жилдээ энэ төсөл маань бол хийгдэх байх гэж найдаж байна. Тий. Жинхэнэ нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих. Тий. Тэгээд нөгөө жимээ битгэхэд татаад яг нөгөө саяны ингээд бүх тээвэр логистикийн системийг ингээд угсарчих юм бол энэ эргээд нөгөө reverse logistic гэж яриад байдаг тий. Боломжтой. Тагой юм байна. Илүү нэг инчингээ бас хөвөний чиглэлээр мэдээж store айгуу гоё бизнесийг хөгжүүлж байгаа маань тэрэгцэн айгуу гоё танилцууллаа. Тэгээд за Sephora, Nike, Costco гэх юм бол одоо ингэж ихтэй хүмүүс тэгээд гоё өргөжлөлөө хийгээд яваарай тий. Одоо хамгийн гол нь ивч маань бас айгуу туршлагатай CEO. За сайн нөө хэллээш би одоо олон уушинтай болсон байна да гэдэг. Томьёогийн инхчин тий. Тэгээд ингээл дандаа компаниудаа ингээл дандаа өсөлттэй, дэвшилттэй болгож исэн юм одоо туршлагатай CEO. Тэгээд ер нь одоо Storage-аас очоод 1 жил боллоо гэж штэ. Гоё юм залуучуудаа юм шиг одоо knowledge share хийх юм бол ер нь CEO гэдэг ажил. За тэгээд энэ CEO-гийн ажлыг аваад ер нь хамгийн түрүүнд бодох ёстой бодлоод болон стратегиуд юу байх ёстой юм бэ гэдэг тал дээр гоё хуваалцал өөргөн туршлагаасаа. Тэгээд бас одоо салбар дээр тэднээс нь өөр байна уу? Эсвэл ийм нэг юу байна, паттерн харагдаж байна уу гэдэг ч юм уу чам тийм юм байсан. Яа н одоо туршлагатай CEO гэж бас ирдэж болж байна уу? Залуу CEO юм да тий. Одоо 4 дахь жил рүүгээ орж ирж байна. Залуучуудад гэхээр яг би өөрөө ингээд бодож байсан байхгүй гүйцэтгэх удирдлага хүн гээд миний ингээд түүхийг харангууд би ингээд алба хэлц удирж байсан. Тэгээ илүү би өөрөө менежмент, маркетинг, бизнес хүчрэх суурьтай хүн байхгүй. За тэгээ анх ингээд гүйцэтгэх удирдлагын ажил аваад яг ингээд харсан чинь бизнесээ бүхлээр нь одоо харна гэсэн үг шүү дээ. Аль нэг нэгжийг би тий хараагүй гэдэг утгаараа. Тэгсэн чинь за миний сул тал юу байна гэдгийг аягүй хурд олж харах хичээжсэн. Тэгээ сул тал маань яг юун дээр гарсан гэсэн чинь яг миний санхүү хэсэг дээр гарч ирсэн байхгүй. Өөрөө би ч угаасаа санхүү суурьтай хүн биш учраас. За энийг аягүй хурд ингэж ойлгож авах хэрэгтэй байна гэд. Мэдээч хэрэг тоогоо хараад уншин юмаа мэдчихэж байгаа. Гэхдээ бүр ингэж гүнд нь ороо санхүүрөө зуралдж байгааг учраас тэр тал дээр яг харахгүй сул тал гараад ирдэг юм бэл. Тэгээ тэрэн дээрээ нэлээд олон жил ажилласан. Янз бүрийн хичээл авч үзсэн, менторшип авч үзсэн тий. Тэгээд хамгийн чухал юм би тэгэхэд бизнесийн бодит кейснээр ажиллаж байгаа байхгүй. Тэр ажил хийж гэнэ гэдэг утгаараа тий. Солилтуудаа угаасаа тулгарч байгаа. За ингээд ерөнхийдөө сул талаа аягүй хурд олж авах нь аягүй чухал юм байлээ. Би юуг чаддаг вүлээ? Юун дээр би сул байл. За тэгвэл сул талаа улам яаж хурдан хөгжүүлэх вэ? Гүйцэтгэх удирдлагаар ажиллая гэж бодож байгаа бол шүү дээ. Ягаад тэгэхээр бүгднийг л ойлгодог байх ёстой. Сайн хийх алба байхгүй гэхдээ бүгднийг нь ойлгодог байх ёстой тий. За энэ зүйл хамгийн ихэнд байсан. Хоёр дахь нь болохоор ер нь яг хөө миний бас нэг баримталдаг зарчим байдгийн. Хүн ер нь бол гүйцэтгэх удирдлага гэвэл аюусаа үлгэршээл ах хэрэгтэй байл. Бусдаас ерөнхийдөө бол шаарддаг зүйлээ өөрөө хийдэг л ах хэрэгтэй.
хизээч хийдгүү зүйлээ бусдаа шаардах айгүй утгагүй. Ийм байгаад эхлэх юм бол эргээд тэр айгүй гой соёлтой компани бий болгож чадахгүй. Тийм сайн соёлтой компани бий болгож чадахгүй бол хүмүүс нь сайн бүтээмжтэй ажиллаж чадахгүй. Тэгээд ажил явахгүй. Ягаад тэгэхээр бизнесийн суурийг би бол хүн гэж хардаг. Тэгэхээр хүн өөрөө бүтээмжтэй ажиллана гэвэл тэр соёлыг удирдлага айгүй сайн бүрдүүлэх хэрэгтэй. Тэрийг айгүй чухал гэж харж байна. Гурав дахь ойлголт нь бол ер нь шин соргог зүйл айгүй нээлттэй авах хэрэгтэй байлээ. Одоо би ингэж ажилтдаг байсан, ажил ингэж л явдаг байсан, өмнө нь тийм байгаад болтгол байсан гэдэг үе бол өнгөрсөн. Тэгэхээр айгүй тийм ингэж шин соргог зүйл нээлттэй авах хэрэгтэй. Магадгүй хажууд чинь байгаа өөр нэг хүн шал өөр өнцгөр харж байгаад яагаад вэ гэдгийг бас ойлгох хэрэгтэй юм шиг санагдаж байна. Дөрөв дэх нэг том point нь бас миний нэг алдаа л байсан юм байна. Ер нь жоохон өөртөө юм төстэй хүмүүсийг багаараа бүрдүүлэх гэдэг байсан юм байна гэж би сүүл анзаарч эхэлсэн байхгүй. Анх ингээд газрын яг удирдлага болоод эхэлсэн чи яг би тийм алдаатай юм байна гэдгийг харсан. Тэгээ би гүйцэтгэх удирдлага болоод энэ алдаагаа давтахгүй шүү гэж айгүй хичээжсэн. Тэгэхээр ингээд өөр өөр өнцгтэй юм айгүй тийм нөгөө diversified гэж ярьдаг шүү дээ. Тэ ийм баг ер нь бүрдүүлэх нь айгүй чухал юм байл. Тэгээд тийм өөр өөр хүмүүсийг нэгтгэхэд манлайлаад явж чадчихвэл за чи бас дараагийн түвшин рүүгээ гарсан байна гэсэн үг. Түүнээс биш надаас өөр надтай ажиллаж чадахгүй гэдэг бол бас болоогүй л гэсэн үг багтаа л гэж ярьж байна. Sponsored by CallPro, Unified Telecommunication Company. Амар гоо нээлттэй хуваалцсан баярлалаа гэж байна. Тэгээд яг л нөгөө нэг одоо залуу сэн өндөрч болоо гүйцэтгэх албан тушаал авч байгаа хүмүүст тулгардаг асуудал бол мөн тэ. Тэгээд би маш их санал нэгдэж байна. Тэгээд одоо ер нь цаашаа одоо энэ зөвхөн одоо нэг талд харилцаа ярьчлаа шүү дээ. Компани гүйцэтгэл удирдлага ярьж байна. Тэгэхээр одоо хэдүүлээ CEO гэдэг албан тушаал цаанаа дахиад нэг relations байгаа. Тэр нь юу вэ гэхээр мэдээж нэг investor relations давхар аваад хийж яваад ийм хоёр талын харьцааг бадсан ийм албан тушаал гэдэг тийм. Тэгэхээр тэрэн дээр ер нь туршлага хуваалцвал одоо хөрөнгө оруулагчтайгаа CEO маань ер нь ямарчгүй байдлаар хандах хэрэгтэй юм байна. За компани ажилчтайг ажилтнуудаа бүгдийг ингээ хамгаалаад ингээ төсөлтөд бэж явах хэрэгтэй юм уу? Эсвэл яаж холбоог нь хийж гинэ? Бас тэрэн дээр гоё туршлагаа хаваалцаж байна. Хөрөнгө оруулагч эзэдүүд туз бол одоо миний бодлоор хамгийн ихэнд хэр өсөж байгаа вэ энэ бизнес? Цаашаа энэ бизнес ирээдүйтэй юу өсөх үү те? Яг тэр хөрөнгө оруулах үү те? Миний хөрөнгө өсгүүл гэдэг зүйлийг харж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өсөлтийг л гаргаж ирэх ёстой. Өсөж байгаа зүйл нь бол айгүй энгийн баггүй юу нь бол те? Өсөх юм уу? Өсөж байгаа юм уу гэдэг асуудал. Өсөх салбарт бас ажиллаж чадчихна уу те? Танай бизнес модель зөв байна уу? Цаашаа чи өсгөж чадах юм уу? Чи хүн нь мөн үү ч юм уу те? Тэр болгон дээр хариулт өгч явах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр илүү ийм нөгөөний тоос уртай асуудууд энэ дээр ерөнхийдөө бол яригдах байх. За яг ингээд харилцааны хувьд гэхээр ер нь бол яг юуг ерөнхийдөө харж байгаа гэдэг вижн аягүй сайн нэгдэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэр хүн хөрөнгө оруулаад энэ бизнесийг маань энэ хүн өсгөж чадна гэд ингээд удирдлага томлоод бага бүртүүлгээд ингээд явцсан тий. Тэгж яхад би тэд вижн нэгдэж чадахгүй л гэдэг аягүй том асуудал гарч ирэх байна. Тэгэхээр хамгийн түрүүнд та энэ бизнесийг анх яаж харсан бэ гэдэг тэр зүйлийг асуух хэрэгтэй байна. Эцдүүдээс хөрөнгө оруулагч нараас тий 3 4 5 жилийн дараа тий магадгүй бүр 10 жил 30 жилийн дараа яаж харж байгаа юм бэ? Надаас юу хүлээгээд байгаа юм бэ гэдэг нөгөө хүлээлтийн хэлээс сонсох хэрэгтэй баг. Тэгээд магадгүй тэр ажлын байранд орохоос өмнө тэр алсын хараа хамт нэгдэж гэнэ үү гэдэг зүйл шүү дээ тий. Тэрийгээ би нэгтгэж гэнэ үү гэдэг аягаас асуух хэрэгтэй гэж боддог. Тэгээд өдөр тутамдаа гэх юм бол мэдээч хэрэг одоо за миний хувьд бол манай тузынхан бол асар завгүй хүмүүс. Монголын бас топт орох бизнес эрхлэгч ийм хүмүүс байгаа. Өдөр болго надад цагаа гаргаж чадахгүй тэр хүмүүсийн цаг үлэмтэй тий. Тэгэхээр яг тэр цагийг нь гаргуулад айгүй тийм яриа болгоноос нь одоо өнцөг болж аваад яриа болгоно нь магадгүй хичээл шиг боддог байхгүй. 30 жил ингээд Монгол бизнесээ хийцэн айгүй тийм стратегик менталититэй тийм хүмүүсээс илүү стратеги талынхаа зүйлийг нь айгүй сайн сонсож авах хэрэгтэй байлээ. Яагаад тэгэхээр туршлага нь бол надаас төө илүү хүмүүс байгаа. Олон бизнес хөгжүүлсэн хүмүүс байгаа. Тэгэхээр энэ ажил нь энэ ажилахгүй ингээд явал нэлээд зүгээр гэдэг юмыг бол хэлж чаддаг гэж би хардаг. Тэгээд тэр дундаас аяугаа босгож ирэх хэрэгтэй байх л та. Түүнээс биш бас 100% ингээд хэлснээр нь яваад байвал одоо сингчэн чиний хэрэг юу вэ гэдэг асуулт гарч ирнэ шүү дээ тий. Тэгээ нөгөө тал гүйцэтгэх удирдлага бол яг илүү дитэйлээ мэдж байгаа болохоор бизнес өөрөө сайн мэддэг. Тэгэхээр тэр асуудлуудаа ч гэсэн аягүй сайн төвшүүл гаргаж ирэх хэрэгтэй удирдлагуудаа эцдүүдэд хайлангуяа. Тэгээ надаа нэг унаас юугийн чинзоо захирлыг тэгж хэлж байсан юм. Сайн мэдээч бол яг хөө ингэч ер нь очичдаг юм дөө. Асуудалтай зүйлээ ер нь бол хэлж ивэл айгүй зүгээр идэгэн штэ эртгэн асуудлуудыг бол ер нь л эртгэн хэлээ штэ хамтдаа ингээд тэ яаж шийдэх үү гэдэг юм бол ярьж байгаа хэрэгтэй. Тэр надад айгүй зөв санаа шиг санагдчихсэн тий. Нуугаа дараад ахгүйгээр ил гарах те ийм проблем байна гэдгээ те. Эсвэл одоо за би өөрөө л зохицуулчих хэрэгтэй байна гэж явж байгаад магадгүй тэр нь бүр том хэмжээнд болчихоо. Мэдээч тэрийг бол ялгана штэ аль корпоративын аль юу гэдэг те. Гэхдээ бүр том болчихвол яах вэ гэдэг бас асуудал байх байхгүй. Тий. Тэгээд тэр инвестор нөө alignment хийн те. Одоо яг нэг яг сайн хичээлээ 5 жилийн дараа яг бизнесийг яаж хараад байгаа юм бэ? Би яг тэн дээр ч ямар value авчиж чаддаг гэдэг чинь. Тэр alignment амар чухал байгаа байхгүй тий. Тэгжиж энэ цаашаа ингээд бас гоё өргөжнө. Яг бол инвесторуудтайгаа бас ингээд align хийж чадахгүй бол амар их нөгөө нэг юу үүснэ. Bottleneck буюу одоо
удаашрна юмнууд Удаашрна тий. тэгнь. Тийм тэгээд Цаг хугацаа алдна, цаг тий. хугацаа алдна тий. Инхчингийн туршлага гэдэг нь асуумаар байна. Ер нь одоо ингээд одоо ер нь өөрөөсөө 10 жилийн өмнө тий. За ямар бүсгүй бай тий. Хэр өөрчлөгдөв. Одоо эдгээр ингээд бас зөндөл сурж штэ. Өөрөө бас ингээд инхчинтэй би яриа суудаад илүү юм open minded сурах ер нь шинийг ингээд сурах амар эрмэлзэлтэй надад мэддэж байна л та. Ер нь яг тэр 10 жилийн өмнө тийм л бүсгүй байсан уу? Эсвэл яг энэ скиллүүдийг ингэж олж авч гин үү? 10 жилийн өмнө ер нь ийм байсан юм байна. Ийм байсан гэж хэлнэ. Надаас бас нэг өмнө нэг подкаст орж асуужсэн байхгүй. Та яг ингээд одоо залуу өөртөө хэлээд нэг зүйлээ өөрчлөх боломж олдвол өөрчлөх байсан уу гэд. Тэгээ би юу ч өөрчлөхгүй яг тэр хэвээрээ л явах гэсэн юм гэж бодсон. Угаасаа алдаа оноотойгоор л одоо яг ингээд намайг л бий болгосон байх л та. Тэгэхээр яг ийм хэлбэртэй бол байсан. Яг ийм байсан нь зүгээр шалтгааны юу вэ гэхээр миний хүмүүжил ах гэж ер нь бол айгүйх боддгийн. Аав ээжтэй бол яг энэ дээр бол үнэхээр баярлдаг. Яг го баг угаас ерөнхийдөө бол намайг ийм шийдвэр гаргалтанд маань оролцуулдаг байсан. Ийм хүүхэд чи юугаа мэддэг гэж хизээч амнаас нь гарч ирснийг бол би сандаггүй байхгүй. Бит хоёр ингэх чинь чи юу гэж бодож байна? Эсвэл биеийн даалгаад ингээд багаас мас сургацсан ч юм уу те өөрөө шийд өөрөө ингээд мэрэгчлээ сонгохдооч би өөрөө шийдэжсэн, сургуулаа сонгохдооч өөрөө шийдэжсэн. Гээд инхээр тэр болгоно маа намайг тэрийг бас бүрдүүлж чадсан болов уу гэж боддог. Тэг яг их сургуулаа хурдан төгсөөд ажлын гараа бас эрт эхэлсэн болохоор нөгөө наснасаа арай хурдан нөгөө maturity level гэж ярьдаг шүү дээ. Арай нөгөө нэг зан төлөвийн хувьд илүү ингээд юу байсан байж магадгүй гэж харчихсан өөрөө тий. Өөрөөсөө авах одоо скиллүүд ур чадваруудыг би илүү бас дахиад дурдмаар байна. Ямарчгүй ур чадварууд чамайг ер нь энэ зөв алхмууд хийхэд чинь нөлөөлж ирсэн бэ? Одоо за бас шинийг сурах хэрмэлзэл те. Бас ингээд learning skill бол байна те. Тэгээд өөр. Юу ч зүгээр ер нь ингээд бодвол те. Ер нь хамгийн түрүүнд хүн өөртөө аягүй сайн үнэнч байх хэрэгтэй юм билээ. Алдаа гаргана штэ ажлын явцдаа айгүйх алдаа гаргана. Гинэнгээс болж алдаа гаргана, юм сайн мэдхгүйгээс болж алдаа гаргана. Залуу хахадаа айлгуяа тэгдэг. Туршлага байхгүй учраас. Тэ амьдралын туршлага, ажлын туршлага байхгүй учраас. Тэгэхээр тэр алдааг гаргасан бол би дахиж тэр алдааг давтахгүйг аюусаа ухамсарлаад яг өөртөө үнэн байх хэрэгтэй байл. Ер нь нөгөө хүн алдаа гарах бол окей. Тэрийг дахиж гаргаад байвал тэр сонголтын асуудал гэж ярьдаг штэ тий. Тэгэл буруу жишээ явчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр би алдчихсан айгүйх кейсүүд байдаг. Тэгээ тэрийг ухамсарлаад цаашаа ингээд өөртөө үнэн байгаад яг энийг хийхгүй шүү гэдэгт ингээд явчихсан. Энэ маань ингээд цаашаа айгүй юм явахд маань их тус болсон болов уу гэж болдог. Гурав дахь нь ер нь нээлттэй хүмүүстэй аль бол харилцах гэж хичээдэг байсан. Жишээ нь одоо ингээд гуруулаа яриад гуруулаагийн яриг сонсож байгаа хүн ч гэсэн үнтэй цагаа зарцуулаад сонсож байгаа шүү дээ тий. Аль болох юм олж аваасаа гэж хичээдэг байхгүй. Тэрэн шиг би ингээд өдрийн хоол идэхтэй ч гэсэн нэг хүнтэй ингээд танилцаад уулзаад тэр хүнээс аль болох юм сонсоод авъя гэж боддог гэсэн. Ганц танхимаарч биш тий. Тэгэхээр бизнесийн ертөнцид ингээд түүчээ болж явж байгаа мундаг хүмүүстэй би одоо ч гэсэн тэгдэг. Хамт гоё өдрийн хоол идээд кофе уугаа зүгээр л сонир сайхан ярьдаг. Тулгарч байгаа асуудлуудаа ярьдаг тий. Та яаж хийж чинь би ингэж ингээд иймэрхүү зүйлсүүд ярьдаг. Энэ бас өөрт хүнийг аягүй сан дэлгэж өгдөг болов уу гэж боддог. За дараагийнх нь зүйл нь хүн болго янз бүр. Гэхдээ networking хамгийн сайн байх хэрэгтэй танилын хүрээ. Дайлангуй бизнесийн салбарт. Бүр удирдлагын хэмжээнд ажиллая гэж бодож байгаа. За борлуулалтынхан бол бүр энэ дээр бол айгүйх ингээд байж явдгийн шүү дээ тий. Тэгэхээр networking-өө тэлэхтэй танилын хүрээгээ тэлэх тийм зүйлүүд рүү бид нэр заавал идэвхтэй орж явах хэрэгтэй байх гэж юу бол гарч байгаа. Nice. Тэмүүлэн дээр бас ер нь юу байна вэ? Ийм core skill-үүд ямар skill-үүдийг ер нь энэ сүүлийн 10 жил төгжүүлсэн бэ чи өөр дээрээ. Ер нь бас ямар skill-үүд байвал зүгээр гэж боддог байна. Чаас нэг communication-аас айгуу чухал гэх. Тэр л ер нь миний хувьд хамгийн гол юм болоо гэж үзэж байна. Ялангуяа удирдах төвшин дээр ирэхээр харилцааны тэр чадвар хамгийн чухал юм болоо гэж бодоод байна. Маань тэмүүлэн чинь бас туршлагатаас юу. Тэгээд олон бас өөр салбаруудад ажиллаж байсан уул уурхай болон тий одоо ингээд технологи консалтинг гэдэг ч юм уу тий. Тэгээ би яад нэг скиллүүд яриад нэг ихлээр одоо үе ингээд жоохон өөрчлөгдөж байна гинэ. За өмнө ингээд жишээлбэл одоо бид нар чинь угаасаа ажлын систем ч гэсэн тийм нэг юм дээр үеийн үйлдвэрийн одоо арга барилаар яваад байгаа шүү дээ. Одоо 9-5 цаг ажиллана, ажлын 5 хоногтой байна гэдэг ч юм. Ер нь дээр үеийн үйлдвэрчлэлтийн цаа тийм яг core нэг скиллтэй байгаа л тэрийг ингээд дагнаад хийдэг ч юм уу те. Нэг гутал ойдог бол тэрийг ингээд тултал ойдог байсан бол одоо энэ 360 болж ийн л та бүр те. За тэгэл одоо Солонгос сая ажлын 4 хоногтой болгож туршиж үзэж байгаа юм байна. Юу яг яагаад ингэж байгаа юм гэхлээр ерөөсөө үр бүтээмж ерөөсөө нөгөө таваараа байдаг нь өөр болоод байна л та. Тэнгүү тэн дээр ямар скиллтэй хүмүүс амар хожоод байна гэхлээр ерөөсөө багасаа хөгжүүлэхдээ одоо дээр үед бол core 1-2 skill гэдэг байсан бол те. Одоо ерөөсөө core 5 skill-ийг хөгжүүлэх гэж байгаа юм байна. За яг core 3 байж болно. Нэмэлт нь subsidiary 2 те. Ингэж хөгжүүлэх юм бол нөгөө илүү ийш тийшээ одоо хөрвөх чадвар сайтай болж ирж байгаа юм. Юмыг бас олон талаас нь харах чадвартай болтын гинэ. Тэгэхээр одоо core юу гэдэг нэг math те, engineering, за SQL, нэг communication гэдэг юм те. Энэ гурав дээр нэмээд одоо юу гэдгийг
networking ч юм уу те. За эсвэл одоо тэр одоо learning ч юм уу. Ингээд ийм заавал нэг юм хослуулжвал өөрийнх нь зам нь амар гоё easy болж ирж ингэж ийм судалгаа бисаа уншлаа л да. Тэрийг зүгээр хуваалцах гэдэг ингэж ярьсан. Тэгээд таяр мандсан бас. Одоо major дээр ч гэсэн тэгдэж шүү дээ. Өмнө нь бол яг specialization гэдэг яг нэг юм ийг л сургаад нэг majorтэй гэдэг байсан бол одоо би бас 2 маянтай. Би 3 major шүү дээ. Оо тийм үү. Тэгэхээр яг одоо энэ лөө угаасаа л орохоос болж байна. Юу би сая story дээр нэг жоохон дахиад нэг хэдэм асууж төгөө. Юу story одоо 3 жилийн дотор анх л мэдээж стартапаар явсан баг те. Одоо яг энэ corporate руу шилжчихсэн байгаа юу? Эсвэл бол шилжээгүй яг энэ ер нь хэдэн үнэтэй энэ одоо энэ нэг ер нь юу байгаа шүү дээ corporate лараар тэрэн дээр яг хаана аль шатн дээр явж байгаа. Одоо яг шилжих шатнд явж байна. Ер нь бол аюул том шилжилтийн үе явж байна. Тий, дараагийнхын түвшин рүү гарах. Тэр утгаараа ч гэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хувьд ч гэсэн одоо ингээд version 2.0 руу гарах. Тий, анх одоо baby байсан бол одоо хөлд орсон. Гүүхэд бэлэн байна гэдэг зүйл те. Тэгэхээр яг corporate руу шилжиж байна. Яг уу яг энэ шилжилтийн үеийг нь ерөнхийдөө бол илүү яг ингээд аваад яваач гэдэг ийм цаг хугацаанд дээр нэрсэн миний хувьд бас их гоё санагддаг. Тэгээ одоо нөгөө run the business, transform the business хоёрт айгүй ялгаатай шүү дээ тий. Тэгээ би ингээд бас боддог ус ахгүй ингээд зүгээр ингээд яг ингээд Монголынхаа орчин тойрны ингээд харангууд эмэгтэй CEO-нор ер нь яг юм run the business үе шатн дээр нь ирээд байна уу гэж би нэг хувьдаа нэг анзаардаг байсан. Эцдүүд яг тийм үе дээр нь эмэгтэй хүн тавиад байна уу да. Яг том трансформ шилжилтийн үед ерөнхийдөө бол эрэгтэй CEO-нор ирж гэнэ үү тий. Яг хүүсийн асуудал бол биш л дээ. Гэхдээ нэг тийм зүйл байна гэдгийг харж байсан. Тэгээ ийм боломж олдож байгаа учраас ингээд аваад ингээд өөрийгөө нэг талаараа сориод үзье гэдэг ийм бас сорилт байгаа учраас тэр нь бас сонирхолтой. Одоо би тэд 29 үл байна уу? 29 л дээ. Яг л ялч 30-аас дээш болоход corporate руу шилжихээс ураг болоо тийм. Тэгэхээр угаасаа туз музтай гэдэг тэгэхээр нэлээд эртнээс засаглал бол ер нь corporate явж байгаа. Тийм. Corporate явж байгаа. Засаглал нь бол. Одоо өөр ямар ер нь компани юм уу орноос юу оруулж ирэх гэж бодож байгаа юм? Би тэгэхэд цаашаа ерөнхийдөө Солонгос руу тэлэх байх. За Европ руу бас би тэгэхэд зорж харж байна. Японы бараа бүтээгдэхүүнийг бас Монгол хэрэглэгч нараа хэдийн хэрэглээс сурцсан байдаг. Барааны чанар шинжилгээ сайн байдаг. Тэгээ энэ чиглэл рүү ерөнхийдөө бол харж байна. Яг бараа бүтээгдэхүүн тухайлсан гэдэг юм бол яг энэ косметикийн бараа бүтээгдэхүүн дээр бас би тэгэхэд нэлээд төвлөрж ажиллах сонирхол бол айгүй өндөр байгаа. Гэх мэтчлэн ер нь бол одоо бизнес хөгжүүлэлтийн ажлууд бол нэлээд том төслүүд зэрэг л явж байна да. Story дээр одоо нөгөө ингчэнтэй хамт ажиллахыг хүсэж байгаа хүмүүс нэлээд байгаа гэж бодоод байна л да. Story-гийн соёлыг ч гэсэн би нөгөө HR салбарт байсан болохоор мэднэ. Их гоё соёлтой гэдэг нь ч гэсэн сонсч байсан. Яг хүн авахар бол яг юуг нь харж авч байна. CEO талаас нь асууж байгаа шүү дээ. За ойлголоо. За одоо ингээд боддгоо штэ. Ямар тушаалын хүнээсээ бас болно те. Гэхдээ хамгийн түрүүнд би ажлын ярилцлага авахдаа дайлангуяа залуу төвшний хүмүүс болохоор гэхдээ синьор хүмүүс ч ингэж хэлжсэн юм. Би энэ компанид ороод ингэнэ, ийм зүйл авнаа, тэгнэ гэдэг зүйл айгүйх ярьдаг. Эргүүлээд энэ компанид орсноороо би ингэнэ гэдэг зүйлийг айгүй ховор хүмүүс хэлдэг байхгүй. Тэгээ би эргээд яг асуудаг. За авах зүйлээ те, сурах зүйлээ бол тодорхойлоод ороод ирсэн юм байна. Би яагаад чамайг авах юм бэ? Авснараа чи манай компанид ямар үнцийг үүсгэх вэ гэдэг дээр хариулттай байгаасаа гэж айгүй хүсдэг байхгүй. Тэр хариулт миний ер нь бол шийдвэр гаргах нэлээд нөлөөлдөг юм болов уу гэж ер нь бол боддог. Хүний харц руу бас их харддаг юм уу да. Би тэрэнд бол айгүй хитэгдэг шин ярьслах хийж явах та. Харцтай лчаад байгаа хүнд нэг жоох ихтгэл төрдгөө яг үнийг хэлгээд те. Тэр бас миний ингээд яг хардаг зүйл бол байгаа. Тэр хүний хэр суралцах хөгжих пашнтай байна вэ гэдэг айгүй чухал. Би цалингаа аваад явъя те. Саяны хэлсэн шиг 9 дээрээ би 6-аа тарна би цалингаа аваад явна гэдэг хүн бол ингээд пашн айгүй унтарсан байх магадaltaй. 1000 скилтэй байсан ч гэсэн. Тэгэхээр би энэ бизнесийг хамт ингэж хөгжүүлмээр байна. Би энэ нэг хэсэг болмоор байна. Тэгээ эргээд би энийга хийсэн шүү гэдэг нэг ийм тэг гой бахархал өөртөө үлдээмэр байна гэдэг юм гой гал нэрмэлцтэй бас тэр их том нөлөөлдөг болов гэж боддог. Одоо эцсийн бүлэгт бол нэг талаараа бизнес гэдэг яг уу сэтгэл хөдлөлийн байх ч гэсэн эн чинь айгүй зарчимч харилцаа байхгүй. Аль аль нь хожиж байгаа л харилцах хэрэгтэй гэж би боддог. Би өөх юмас өгөх хэрэгтэй. Энэ хүн манай компанид ажилласнараа сурч хөгжих хэрэгтэй. Манай компанид ажилласнараа тий дараагийнхаа түвшин рүү гарах тэр суурин тэнд бэлтгэх хэрэгтэй. Илүү өөрийгөө өндөр үнээр зараад явах боломжтой байгаасаа гэж хүсдэг. Насаараа ажиллах алба байхгүй шүү дээ. Гэхдээ маш их юм сураад тий тэгээд энэ компанид ажиллаж исэн юм чинь авчи. Эсвэл ийм чадвартай юм чи энэ хүнийг авчиа гэдэг хэмжээнд нь би тэр хүнийг гаргаж өгөөд явуулах юмсан гэж юу нь хүсдэг байхгүй. Тэгэхээр тэр зүйлийг бол өгч чадна. Эргүүлээд надаа ингээд одоо юу гэх юм бэ? Би яг хэлдэг ингээд за хоёулаа оронд 10 алхам байгаа. Би 5 алхам чи 5 алхам шүү. Хоёулаа дундаа уулзсан шүү гэж юу нь хэлдэг. Тэгэхээр тэр effort-ыг л гаргах хэрэгтэй. Sponsored by CallPro, Unified Telecommunication Company. Ярилцлаганд ороод нэг хэдэн минутын дотор ер нь мэдэх бай. Аав навахгүйгаа. Надаа бол баг ихний 1 минутанд ажиглагддаг юм шиг санагддаг шүү. 1 минутанд. Тий, ер нь л ажиглагддаг. Шийдвэрээ ер нь хэрэг. Тэгээд тэнд баттдах юмнуудыг явагдана.
Яг уу одоо яг бүр ингээд хувьчлаад үзэх юм бол за нэг 10-аас 2-3 тохиолдол нь нэлээд бодол өөрчилж ийсэн. Ярилцаад ингээд явж хахад. Бусд нь бол яг ер нь тийм байдаг юм байлээ. Гэхдээ бас юм баястай байхыг би айгүй хичээдэг. Одоо ингээд бодлоос төгчшөл айгүй хэцүү байхгүй юу? Тэхгүй байхыг айгүй хичээдэг. Тэрэн дээр бас би өөрөө айгүй ажилдаг. Гэхдээ ер нь нэг анхны юу бас нэг зүрдгүн байна да гэдэг мэдрэмж бол авч ирсэн тохиолдол бол би. First impression те. Хоцрол ороод ирвэл тэгэл. Оо яг тэрнээсээ бас эхэлнэ. Тайлбар бас байж болно. Хүн хоцорж болно шүү дээ. Гэхдээ айгүй гоё тэн дээр бас юмаа хэлэх хэрэгтэй байх л та тий. Nice. Амар backtrack хийлээ. Окей. Реактивийг яар асуумар санаа. Тэгээд бас инженери хэлдэг шиг нэг өөрийнхөө ажлаа бас хийх хэрэгтэйсэн байхгүй яг нэг тав хаалхад дандаа уулзах хэрэгтэй байхгүй тийм. Компани ингэмээр энэ компани ингэж ажилладаг юм байна. Би энэ дээр ийм нөлөө үзүүлж чадах юм аа. Бас өмнөх подкастаар орж исэн манаас лидерүүд манаас ийм ярьж ирсэн тийм. Тэгэхээр аль болох бас өөрийнхөө талаас юмнуудаа сайн хангалттай хийсэн тохиолдолд гоё ихтэй ч ярина тийм. Тэгээд яг тэр бас амар чухал. Mentorship гэдэг чиглэл рүү асуумаар байна. Одоо энэ карьерийн одоо хатуу хөтүүд тийм mentorship-ийг нөлөөлөх хэрэг хүчтэй байсан бэ. Гэтэ mentorship гэдгийг бас нэг амар тийм томоор ойлгох гээд яг тийм сайн найзч байсан болно шүү дээ. Тэгэхээр ер нь тийм менторуудыг гоё нэрлэх боломжтой хүмүүс байна уу? Тэгэл манай үеийн залуучууд одоо ингээд бүгдээрээ C-level руу гарцсан байна л да. Тэгэл хоорондоо ингээд яриад суухаар даалгавар ирчүүд аяг их тэгж хэлхий. Энэ ах шиг болох юмсан гэж боддог байсан гэл тэр хүнтэйгээ хамт ажиллаж байгаа гэл тэ тавирч магадгүй тийм хүн байдаг л баг. Тий надад ч гэсэн тийм хүн байсан. Тэгээд тэр хүмүүстэй уулзахгүй байсан ч гэсэн тэрнийг мотивац болж өгдөг байсан болов уу гэж боддог байхгүй. Тэнд нэг өндөрлөгт гарсан байна шүү дээ тий. За би ийшэл явах юм байна гэдэг нэг мотивац. Тэгээ миний саяны хэлсэн шиг хамт ажиллах, хинтээ хамт ажиллах уу гэдэг бидний бас нэг талаар аягүй том сонголт байдаг байхгүй. Саналууд ирж байгаа. Гэхдээ би тэндээс сонгож байна гэдэг чинь би энэ хүнтэй хамт ажиллая гэдэг утгаараа сонгож байна гэсэн үг тий. Вижн нэгтгэхээс гадна зүгээр би энэ хүнээс нэгдүгээр юу сурах вэ? Хоёрдугаар миний бас нэг хардаг зарчим энэ хүн зөв хүн үү гэдгийг бас аягүй хардаг. Ер нь бол. Буруу аргаар жоохон тий ингээд бизнес хийгээд байна уу? Буруу аргаар мөнгө олоод байна уу? Хандлага нь ер нь болдоггүй юм уу тий? Ажилчтай яаж ханддаг юм? Баг хамт олно юу гэж харж байгаа юм тий? Гэдэг бас иймэрхүү үнцгийг бас аягүй харах гэж хичээдэг. Тэгээ миний хувьд бол хөндлөж явдаг олон удирдлагууд байна. Би хамгийн түрүүнд мэдээч хэрэг одоо яг манай тузын дарга байгаа гангар захирлыг нэрлэнэ. Премиум корпорац гавь захирал. Тэгээ мэдээч хэрэг премиум корпорацийг анх бас ингээд сонгоод сторогийн ингээд удирдлагаар ирэх болсон шалтгаан ч гэсэн бас энэ хүн дээр аягүй тогтчихсон. Олон ч хүн энэ хүнтэй хамт ажиллахыг хүсдэг баг. Тэгээ би энэ сонголтондоо хизээч эргэлзэж байгаагүй. Одоо жилийн турш яаж хат маш олон зүйл бас суралцж байна. Яг стратеги талд байгаа тийм. Хажууд нь олон жил болсон хүмүүс бол нэлээд мундаг гүйцэтгэх удирдлага болоод цааш явах болов уу гэж харж байгаа. Unitel-ийн гамбол захирал битээр бас нэлээд ярилцдаг. Тэгээд их нийцдэг, яриа их нийцдэг битээр тэгээд аюу гой тийм нөгөө юм хүнийг боловсруулалт их тийм сонирхолтой баялаг ертөнцтэй хүн. Тэгээд сонсоод суухаар их гоё байдаг. Ингээ 2 3 4 цаг ингээ яриа суучдаг битээр цаг аюу хурд явцдаг. Тэгээд тэр хүнтэй ингээ ярьж сууж байгаа, сонсож байгаа манаас аюу гоё санагддаг. МСС-ийн удирдлагуудаас хит хиттэй нэлээд гоё ойрхон ажиллаж авах боломжуудаас надад гарч ирсэн. Тэр групп компани бас яаж ийм хэмжээндээ том явсан юм бэ гэдэг хариултнаас тэндээ байдаг юм байна гэж мэдэж ирсэн зүс их. Гоё амар ментортай байна. Тэгээ тэр өмнөөс нөгөө эргээд ингэчэндээс ингэж гоё цагаа гаргаж байгаа гэдэг энэ хоёр талд харилцаа бас айгуу гоё бүрдүүлж чадчихээн тий. Тэгээд бас манай одоо ерөнхийдөө бас подкаст ингээл илүү бизнес чиглэлийн за тэгээд нөгөө хатуу хөтүүд давах одоо энэ давааг яаж эвтэйхэн давах вэ гэдэг ийм чиглэлийн подкаст бит хоёр хийгээд байна. Тэгээд бит хоёрын бас подкастад дараагийн дугаарч өрж оролцуулбал тийм хүн байвал гээд санал болгоул хэнийг санал болгохгүй. Жишээл саяны хоёр менторыг нэгч байсан байж болно тийм. Тийм байна. Тэр хоёроос өөр шүү тэгэхээр. Саяны хоёр бол үсээ ойлгомжтой тийм. Яг уу манай группээс бол би Чинзориг захирлыг гэж бол хэлдэг шүү. СУ-гийн Чинзор захирал тий. Одоо худалдааны салбарт би ер нь бол ерөөсөө ингээд сайн мэддэггүй байсан. Тэг яг энд орж ирээд хамт нэг тогоонд буслагдаад зүгээр хөндлөнгөөс харж байхад яг энэ Монголын худалдааны салбарт бол үнэхээр баг ганцтай орох маш мундаг шилдэг СУ юм байна да гэж надад бол мэдрэгцэн. Маш сайн юмнуудаа мэддэг. Detail руугаа аягүй сайн орж хардаг. Гэхдээ том зургаар бас харж чаддаг. Тэгээд ер нь их тийм visionary тийм хүн. Тэгэхээр би Чинзорын захирлыг илүү санал болгох юм байна. Гоё тий. Зөндөө их сайн юм сонсч ирсэн. Амар гоё open mind доор нь ажилладаг хүмүүс тэр хамтраад ажиллаж ирсэн хүмүүс ч гэсэн Чинзорын захирлыг мундаг гэж яриад. Ий чи одоо ер нь бол олон танигдсан. Тэгээд Apprentice гэдэг шоу олон танигдсан тий. Энэ хэр их карьерт нөлөөлж ер нь яг хөвний хувьд нөлөөсөн шүү дээ. Нөлөөсөн. Яа харахгүй одоо нөгөө Facebook-оор бол буст болсон. Магадгүй миний нэг юм 5 жил туулах байсан зүйлийг 2 жил рүү богиносгож өгч чадсан байж магадгүй. Ороог бол би тэрийг магадгүй 5 жил туулах байсан байх гэж үсэхгүй надад санагддаг байхгүй. Гэхдээ би тэнд нэг юм карьера буст хийн нэтер гэдэг зорилготой орж байгаагүй л дээ. Тэгээ бид нар чи ялангуяа анхны дугаарыг байсан болохоор хэр хүн үзхий юу болохын ерөөсөө мэдгүй байгаа юм чи нөгөө
дүрж үзег усандаа л онготой орж исэн. Тим ч амар боломж гэж бодоагүй. Viral ингээд тэ импакттай болно гэж бодоагүй. Зүгээр л миний багын л мөрөөдлөсөн. Мэргэжлээ сонгосон шалтгаан маань угсаа Apprentice шоу байсан байхгүй юу? Анх Дональд Трампын шоуг 7 дугаар ангид байхад 25 дугаар телевизээр анх үзээд тий. Тэгэхээр чи нөгөө аль бисний ирэх мэрх байхгүй нэг муухан бичлэгтэй гардаг байсан би сандаг байхгүй юу? Тэгээ бид нар чи интернет ус байхгүй шүү дээ. Тэгэл тэнд ингээл явж байгаа хүмүүсийг хараад тэр ажил нь амар гоё санагдав. Хийж байгаа зүйл нь би энийг хийж чадах юм байна да. Энэ баг би мөн байна да гэж 7 дугаарыг өгт бодож байгаа байхгүй юу? Тэгээ энэ ах эгч нар яг ямар мэрэгчлэнгүү доор нөгөө ингээ мэрэгчлүүд нь гараад нэртэй. Тэсн чи аюу олон бизнес удирдлага гэжсэн байхгүй юу? Тэгээд бизнес удирдлага гэдэг юу ахаач мэдэхгүй. Гэхдээ би бизнес удирдлагаар сурах юм байна гэж тухайд бодчихсон. Тэгээд Монгол ээжтэйг яг нөгөө ингээд олон улсын мундаг шоунууд хийдэг байхад би боддог байхгүй Apprentice хийхгүй багтаа л гэж боддог гэсэн. Яас яг гоё болж байна. Тэгээд зарлагдахт нь мэдгүй би шилдэг 14-т шалгарсан ч шалгаруулаагүй ч ядчил миний мөрөөдлөөс учраас би бүртгүүлэх ёстой гэж бодоод бүртгүүлчихсэн. Тэр хэсэгт амар тийм нөгөө нэг хоёр талтай тий койны хоёр талтай тий зоосны. Одоо юу гэдэг тэн дээр мэдээж өөрийгөө сайн харуулж чадах юм бол карьер буст хийн спорт. Тэгтээ чи зөрүүлээд бас нөгөө нэг тий ингэх юм бол ингээд амар их одоо канселдуулна шүү дээ тий. Тэн дээр чи ер нь ямар бодолтой байдаг вэ? Тэгээд одоо шоун дээр жүжээд байх нь хайшин тий. Тэгээ бас гоё өөрийнх нь характераа гоё солид байдлаар харуулах хэрэгтэй тий. Тэгээ тийм туршлага дээр. Ер нь бол өөртөө тэгтээ юу байсан? Ихтэлтэй байсан. Мэдхгүй шүү дээ яг ингээд үеийнхэн залуучуудтай ингээд тэгээ би яг нэгдүгээр даалгаврын араас ер нь за би ер нь явчих юм биш үү гэдэг бодлоо ингээд хүнд төрсөн. Тэгээ тэр чинь өөр реалити шоу болохоор мэдээч хэрэг жүжиглэлт бол огт байхгүй. Мэдээч хэрэг ингээд монтаж эдит бол орж байгаа. Гэхдээ жүжиглэлт байхгүй. Тэгээд яг би нэг өөртөө амсан юм зөөр ер нь өөрөөрөө явчих. Сул талтай ч юу ч би өөрөөрөө л явъя гэдэг. Яг гоо камерт бас арай өөр өнцгөр харуулсан кейс бол би байх нь байгаа. Одоо тэрийг бас яагаад байх вэ тий. Гэхдээ л өөрөөрөө байсан. Тэгээ эргээд их сонин нэг өөрийгөө ингээ хөндлөнгөөс телевизэн дэлгэсээр ингэж харах сони юм байлээ. Тэнгүү тэнд бас миний сул талуудаас үнэхээр тод харагдчихсан л да. Одоо жишээ нь би энэ дээр яа харахгүй ингэчдэг юм байна. Энэ бол болохгүй юм байна шүү. Энэ бол хажууд хүндээ угаасаа ч онцгүй сэтгэл төрүүлэхээр байна ч юм уу тий. Тэрийг бас айгуусаа олж харж байсан. Гэхдээ өөрөөрөө байсандаа би юусаа харамсдаггүй тий. Тэнд нэг жоон камер унтрахад арай өөр болж исэн хүмүүс байсан уу? Яг нэрлээд байхтай. Оо тийм. Шууд рилигээ тавьчих. Яг үнэхээр камерны ард бол энэ чинь нөгөө хамт амьдарч байгаа. Ахуй хойлолт бол бид яг л 40 хоног хамт амьдарч байгаа юм чинь. Тийм. Тэгэл ядраал бөөндө хамт хоолундаа хийж идээд тэгээд тийм амар нөгөө юм мөргөлдөөнтэй зүйл бол яг үнэхээр байгаагүй. Угаасаа нэг баг болоод дараагийн даалгавар дээр нөхцөлөгч болоод ингээд яваад ахаар тэгээ би энийгаа ингээд айгүй богино хугацаанд үнэн мөнтэй ингээд хараад эхлэхээр зүгээр байгаар нь юу хүлээгээд авчих юм бэлээ. Хүний харилцаа айгүй тийм болчихдаг юм бэлээ. Тэгэхээр нэг юм энэ угаасаа юм гэдэг ингэхгүй. Одоо тэгээд бид хэд ч айгүй дотно байгаа даа ч бас тэр учиртай болох гэж боддог л доо. Тэгэхээр камераарч гайгүй дээ. Гайгүй мэдээч хэрэг ингээл бид хоорондоо марцганаал тэр маань тэгж үл ингэж үл гэдэг юм бол би байгаа тий. Apprentice дээр бараг орж исэн топ 3 оролцогчийн нэг нь баха. Би яг шиг үзэл ямар амар юм strong нөгөө women гэдэг тийм girl power гэдэг юм. Тэгээ би бүр яг асуужсан аахгүй энэ Apprentice дээр рол өгöd идэв юм уу те. Нэг нь юм зүгээр team player, нэг нь юм илүү хүчтэй бол, нэг нь одоо юм зүгээр лидер болоо энэ төргээд эсвэл ямар ч рол байгаагүй. Байхгүй. Ер нь гэхдээ мэдээч хэрэг юу л ахал та ингээд нэлээм өөр характертай 14 хүнийг бас цаанаас бас ингэж яавч л байгаа тий. Зүс ижлэгэн яг хүмүүс орчих бас тий шоу талаас. Энэ борлуулалтын чадрыг хаан сурваа. Би яг Apprentice дээр бол заасти. Яа, энэ хүн бол энэ хүнтэй би уулзалтанд орох юм бол зүгээр нэрэ бал байтгах юуг нэ худалж авахар юм байна да. Тэ? Бүр амар борлуулалтын скиллтэйс. Тэрийг яг хаанаас сурсан юм бол яаж сурав? Их сонин нь би яг Apprentice орох хүртлээр борлуулалтаар ажиллаж байсан туршлага бол баг 1 жилийн туршлагатай хүн байсан байхгүй юу? Илүү би back office талын хүн байсан шүү дээ. Бизнес хөгжүүлэлт маркетинг тал руу ажилладаг. Тэгээ би өөрийгөө тийм бас амар мундаг борлуулалт юм байна гэдэг яг үнэ баг шоунд ороод мэдсэн. Яг өмнө нь бол ийм том хэмжээний борлуулалтын дээр бол ажиллаж байсан. Гэхдээ том хэмжээнийхээ хэрээр цөөн яг ийм байгууллагын харилцагч нартайгаа уулзсан том зүйлсүүд ярина юм байдаг гэсэн. Өөрөө ч гэсэн гайхсан. Ер нь бол нэлээд гайхсан. Гэхдээ яг суур нь бол би ингээд угаасаа нөгөө харилцааны чадвар гэдэг сая хэлж штэ тий. Тэр байсан бах. Ер нь ятгуу өнөмшүүлэх талын чадвар бол би нэлээд гайгүй төвшөнд байсан учраас тэр борлуулалтыг хийсэн байх л гэж харагдав. Тэгэд одоо энэ нэг ер нь юм нэвтрүүлэгч бай тий. Одоо улс орондоо ярьж татгаж байгаа нэвтрүүлэгт орно гэдэг бас өөрөө зориг л доо. Тэгэд бас жоохон юу гэдэг зориггүй үйлдэл чи хийж чадахгүй байхгүй тий. Тэгэд тэгж хийснээрээ нөгөө нэг эрсдэл нь бас өндөр. За олж авах юу нь бас өндөр те эрсдэл өндөр байх тусам авах юм нь бас айгүй өндөр те. Би бас тэндээс бас их чинь өөрийгөө бас дахиад нэг өөрөөр нээж олж харсан гэж би харж байна.
жишээлбэл борлуулалтын скиллээ олж Яг харж үнэ. ингэж юм те. За тэгэл нэгт ингээд бас буст энэ чинь зөндөө олон хүмүүс бас яг салбартай байгаа олон төрлийн хүмүүстэй харьцах бас боломж واخгүй нэг үдлээ те. Тэгээ дандаа бас мундаг шалгарсан залуучууд энэ чинь шалгарч үлдэж байгаа учраас бас айгуу гоё одоо үлдэц ихтэй наалтцтай юм шоу болсон гэж би хардаг байхгүй. Тэгээ одоо нөгөө кохорт явж байгаа. За нэг сизон 1-ийн кохортууд бас айгуу олуулаа их сайн нийтлэг гэдэг юм билээ те. Тэр кохортоор юу байна? Таад маань ер нь хэрэг ойрхон уулзалт чинь. Бид хэд ер нь одоо ингээд баг гэр бүшгэл болцсон дөө нөө муутай сайтай бүх юмнууд яатсан болохоор тэгээд сардаа нэг удаа ингээд бизнес ланч хийдэг байсан. Энэ жилээс бол тэр маань ингээд одоо ууцх хүмүүс дуусчих шиг боллоо доо ер нь тий. Бас цөөх юм аа тий. Тэгээд ер нь яасан. Тэгээд энэ жил манай яг 4 жилийн ерөнхийдөө бол болж байгаа бид хийдیں۔ Тий. Тэгээд зарим маань бол төрлөө явж ах шиг байна. За улс орныхоо хөгжил рүү зүтгэнэгээ төрийн байгууллага руу ерөнхийдөө бол явж ах шиг байна. За бизнесийн салбарт бол одоо түүчилээд явж байгаа олон мундгууд нь байна. Тэгээд салбараа ер нь шоуны дараа бол ихэнх баг салбаруудаа сольсон шүү. Сольсон. Тий, сольсон. Тэгээд явж байгаа. Тэгээд нэлээ өөр салбаруудад явж байгаа. Их чигийн өөрийнх нь яагаад энэ технологийн салбар руу ер нь одоо чиглүүлээд байна те өөрийгөө. Сонирхол нь тэнцвэ байна уу? Сонирхол нь илүү e-commerce талтай байгаа мó. Энэ салбаруудыг сонгосон юунууд нь юу байх вэ? Reason те учир шалтгаан. Анх би чинь ер нь бол айгүй тийм corporate уламжлалт салбаруудад ажиллаж байсан. Худалдаа, барилга, тэгээ үйлдвэрлэл хөрөнгө оруулалт гэдэг. Тэгээ банк санхүү өрсөлдөлд орсон шүү дээ. Бараг бүх салбарыг нэрчилсэн. Тэгээ ингээ ер нь айгүй уламжлалт байж байгаа. Би бол технологиос айгүй хол байсан яг үнэ хэлээд. Тэгээ шоуны дараа ингээд нэлээд олон саналууд дундаас манай баярахын саналыг би яагаад сонгосон бэ гэдэг. Тэгээ дээр нь стартап байсан. Би технологийн компаниг анх удирдна гэж яхад яг үнэ хэлээд өөрөө API гэдгээ ч мэдгүй хүн очиж байсан байхгүй юм. Тэгээ очиж байсан. Гэхдээ технологи бол угаасаа ирээдүйн юм байна. Тэгэхээр дээр аяар угаасаа дижитал шилжилт рүү шилжиж байгаа. Уламжлалт олон процессыг бид нэр технологиор автоматжуулж байгаа. Тэгэхээр технологийн бизнес биш юмаа гэхэд том корпорат компаниудад дээр томоохон бүтцэн угаасаа технологи болж эхлэх байх гэж юу нь бол харж ирсэн. Тэгэхээр тэр ирээдүй рүүгээ нэгдүгээр чиглэе. Хоёрдугаар угаасаа миний мэдхгүй салбар учраас би мэдхгүй зүйлээ мэддэг болъё гэж бодож ингэ сонгосон. Надаа яг одоо e-commerce ч юм уу, edtech ч юм уу тэрэн дээр биш технологи гэдэг нь бас чухал байгаа. Storage ч гэсэн бас технологи гэдэг ерөнхийдөө бол харж орсон e-commerce гэхээсээ илүү. Илүү технологи дээр суурилсан. Тийм байна. Тэгэхээр нэг дэлхийд даяарын юм болоод байна. Илүү тийм тренд тийшээ явж байгаа. Тэгээд чам нэг юм анзаарэгдчихвэл энэ чинь амар смарт choice-ууд хийж байгааз ер нь. Тэгэхээр энэ бас чухал ахгүй яа тэгвэл тийм тэр нь аюу зөв одоо жишээлбэл технологи ингэсэн байна гэдэг нэг тийм апдейттэй байна тийм мэдээлэлтэй ойрхон байна. 2 цаг нэг чинь дуртахгүй байгаа нь сайн менторуудыг дагцсан байгаа байхгүй. Одоо жишээлбэл яг бизнес дээр нь гიშгээд үтцсэн те одоо тэр усанд нь гიშгээд үтцсэн хүмүүсийг үнэхээр яг фоллоу хийж за тэгээд тэр хүмүүсээс мэдэх зүйлээ би мэдчихье гэсэн чиглэлээр явсан юм шиг надад санагдаж байгаа. Тэгээд яг тэр арга барилаараа ингэж явсан бас айгүй өөрт нь юм үлдцтэй юм одоогийн төвшөнд хүрэж чадчих гэж би хараад байгаа байхгүй. Саяны яг ментор гэдэг дээр одоо жишээл Гамбал захирал чинь нийтлийн chairman шүү дээ. Тэгэнгүүт би ингээд хүмүүс зөвлөгөө авч маад уулзахад гоё сайн ментортой болоо гэдэг хаанаас эхлэх юм мэдэхгүй байгаад байт юм байлээ. Тэгээ нэг юм заавал ажиллаж байгаа компаниг захирлыг шүтчих хэрэгтэй ч юм уу те нэг юм менторшипийг хүртэл бүр өөрөөр ойлгоцсон те. Яаж ментор болгож гин одоо үзэж байгаа хүмүүс маань ялангуяа залуучууд маань ингээд өөрөө саяны хүмүүстэй ментор болгоё. Эсвэл өөрийг нь хүртэл ментороор ингээд авъя гэж бодвол яаж approach хийх хэрэгтэй вэ? Ер нь яг наад асуудлыг чинь бид хэд шийдэх гээд яг хуучин Томьёо дээр байхад бид нэр Томьёо ментор гэдэг платформ хөгжүүлчихсэн. Одоо яг хаана уулзах нь мэддэхгүй айгүй хэцүү тий. Нөгөө тал нь ментор нь завгүй. Тэр болгон цаг гаргаад ич чадахгүй тий. Тэгэхээр энийг яаж шийдэх вэ гэдэг ингээд яг асуудал байгаад байгаа байхгүй. Тэгээ тэр асуудал бизнес болж болох юм байна гэдээ бид хэд платформ хөгжүүлж ирсэн. Гэхдээ тэр платформ маань бол одоо илүү нөгөө гадагшаа сурах чиглэл рүү бол явцсан байгаа. Бизнес менторуд бол биш гэсэн санаа явцсан. Гэхдээ тийм биднэрт нэг юм цуглах ч юм уу тэн дээр очих юм платформ яхахгүй хэрэгтэй юм байлээ. За яг хөө тэр байхгүй байгаад хувь хүн зүгээр өөртөө юу гэж хэлэх вэ гэхээр нөгөө networking асуудал байх байхгүй. Түүнээс шүүн хэцүү шттэ тэр хүн рүү чинь танилцаж очиж уулзна гэдэг. За уулзчаад одоо та миний ментор болооч их өөрөө айгу хэцүү те асар завгүй хүнээс те яагаад би чам цагаа зарцуулах хэрэгтэй вэ гэдэг асуудал тэр хүнээс ч сургаж гарах байхгүй. Тэгэхээр нөө networking айгу чухал гэдгээс л эхлэх хэрэгтэй. Би танилын хүрээгээ хэлээд байвал ядаж би хүнээр дамжуулаад ингэх боломжтой те одоо нөгөө recommend хийгээд санал болгох ч юм. Эсвэл танилын хүрээгээ хэлээд тэр хүнтэй ямар нэгэн байдлаар хотлолцох зүйл бас байж болох байхгүй. Жишээ нь тэр хүн өөрөө хаана явж гин юу хийгээд байна те тэн дээр нь очиж суулдаа гэдэг асуудлаас бас эхлэх хэрэгтэй байна. Тэгэхээр тийм хэмжээний одоо нөгөө нэг өөрөөсөө хичээл зүтгэл бол би гарах хэрэгтэй болов гэж бодож байна. Тэрийг гаргаагүй тэр бүх ингээд нөгөө basic алхмуудаа хийгээгүй хэрнээ яаж ментортой болох вэ гэж асуувал би тэр хүнийг яг үнэлэх чи өөрөө залхуу байна л гэж хэлнэ.
А бүр ингээд хийлээ тэгсэн чи одоо бүр ингээд тулчлаа яах вэ гэвэл магадгүй тусаж болж байгаа байхгүй тийм. Тиймэрхүү хүмүүс бол. Гамал захирлыг яаж юу ментор. За одоо Өөрийн юм шүү дээ. Ёстой өмнөөс нь одоо хариулж яахгүй л байхтай. Гамал захирал өөрөө нөгөө яг хуу M Stars яг ингээд нөгөө ментор гэж явдаг тий. Тэгэхээр тэнд одоо ингээд бизнесүүдээр орж байгаа стартапуудад бол ингээд цагаа гаргаж зориулаад зөвлөдөг. А мэдээч хэрэг компани дунд байгаа хүмүүст бол ингэж явдаг баг. За сүүлд яг хуу манай технологийн салбарынхан бол сайхан бараг 5 дахь бүүндэд тарханд цугласан технологийн салбарын удирдлагууд гамал захирлаас явсан. Яг хуу гих мэтчлийн иймэрхүү зүйлээр юу нь бол холбогдож болох байх. Тий. Passion project юм шиг байна. Тий, ер нь бол тийм. Гэхдээ одоо өөрөө ч гэсэн хэлдэг шүү дээ. Одоо бол ингээд нэг дараа үеийнхаа хүмүүсийг бэлдэх миний хугацаа болцсон гэж хэлдэг. Тэгэхээр магадгүй цагаа гаргая гэвэл үнэхээр тэр хүн өөрийгөө би ингэж чадна гэдгийг баталж чадах юм шүү дээ. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Networking дээр бид хоёроос шууд асуу. Манай Бимба бас networking дээр амар мундаг гэдэг ингээд дөнгөж очиж шууд хүнтэй танилцаад ингээд явдсан шүү дээ. Тэрэн дээр яг анхаарах хэрэгтэй зүйл. Одоо яг ингээд networking хий гэдэг чинь ингээд хийгээд үзээд сурцсан хүмүүст амар амархан санагддаг ч гэсэн яг networking event-д явахыг ингээд эхнийхээ одоо хийх гэж байгаа юм уу. Тэрнээсээ айгаад тэг ингээд очимотой ингээд одоо сурцсан хүмүүс шууд очиод өө сайн уу би энэ шууд нэрийн хуцаа өгөөл ингээд танилцал явчихсан шүү дээ. Тэрэн дээр ер нь нэг юм жоохон guideline tips өгвөл. За юм баг. За би бол нэгдүгээр энэ нөгөө миний бас natural юм байна гэж би хардаг. Тэгээ яг тэрэн дээр одоо core skill махна шүү дээ. Тэр илүү бас нөгөө нэг одоо read room гэдэг шиг хүний охин уншиж чинь те ямаршгүй ер нь юутайгаа одоо ингээд түрүүн хэлсэн их чинь харцыг харна гэж чинь те. Тэгэл энэ body биеийн хилэмжүүд чинь ингээд 3-4 мянган төрлөөр ингээд хийлэгдчихэдэг. Энэ бүгдээ бас унших skill бас ингээд төвчсөн байна л та те. Тэр энэ дээр тааруулж ер нь уншиж хүмүүстэй одоо харилцсан гэсэн үг шүү дээ. Гэхдээ тэрнээс биш одоо би шууд нээлттэй юм чинь шууд очиод ингэдэг. Тэр бол надад амар юм одоо хэцүү байгаад байдаг байхгүй. Тэр илүү яг нөгөө нэг аль аль нь яг яавал win-win болох юм те. Яавал энэ харилцаас яах юм те. Ямар үр дүнд хүрэх юм гэдгээ би илүү бодож харилцдаг байхгүй. Тэр илүү бас яг нөгөө шууд би тэр байна ингээд яриад тахаас илүүтэйгээр эхлээд уншаа да. За энэ иймэрхүү нөхцөл байдалтай байгаа юм байна гэдэг. Нөхцөл байдал нь илүү сайн уншиж тэнцээ байвал илүү үр дүнтэй болов гэж харж байна. Шууд топ 3 topic байдаг юм networking дээр. Одоо жишээл цаг агаар бол одоо ингээд харна шүү дээ. Ерөнхийдөө одоо нөгөө нэг ивенттэй хослуулна гэсэн үг шүү дээ. Тэрийг арга бодож олно гэсэн үг байхгүй те. За энэ одоо ямар гоё ивент болж байна. Одоо жишээлбэл нэг гоё уух юмтай, drinksтэй гоё ивент болж байна гэж бодлоо гэх юм бол надад уух юм чи хэр амттай юм ч юм уу те. Энэ аминых жоохон хашгүй маардаг ч юм те. Ингээд санал бодол солилцоод энэ small talk эхлэн тэгээд нөгөө нэг тэр болгонд чинь хэдхэн секунд дотор л ерөөсөө хүн уншаад байгаа байхгүй тэрийг мэдэрч чадах хэрэгтэй гэж бодож байна. Хамгийн суур чадвар бол угаасаа харилцааны чадвар л да яхахгүй. Илэрхийлэгдээ сонсох чадвар байгаа нь шүү дээ, тий. Тэгэхээр тэр тал дээр ажиллах хэрэгтэй. Хоёр дахь нь бол би айгүй өргөн хүрээний айл болохгүй мэдлгүүттэй байгаас гэж үздэг. Угаасаа хүн бүх юмыг мэдэх боломж байхгүй шүү дээ. Гэтэл ер нь нэг юм мэдлэгтэй тий. Ер нь ингээ яадаг нэг ямар ч сэдвэр ингээ хөрөвчгээд ингээд бас ингэждэг. Тэгэхээр нөгөө уншиж харах тий шинэ мэдээлэл цоргоох. Яаж л дэлхийн нийтэд сүүлийн үеийн трендүүд юу болж байна гэдэг зүйл тий. Бизнесийн networking ивент дээр бол ялангуяа нэг тиймэрхүү зүйлээ мэдчих авах хэрэгтэй болов уу гэж боддог. За гурав дахь нь одоо жишээ нь ингээд гамбал захирал гэж ярьж байна тий. Манай гангар захирал ч юм уу иймэрхүү хүмүүс магадгүй яг тэр ивентээр байж гэнэ гэж бодъё тий. Миний менторудаас гэсэн. Тэгж байгаа бол одоо жишээ нь тэр хүнтэй холбоотой бизнесийнхэн ч юм уу ямар нэгэн бүр яг энэ бол тип шүү. Дата ч юм уу ямар нэгэн мэдээлэл эсвэл компанийн сүүлийн үеийн мэдээлэл ч юм уу мэдчих хэвээр байхгүй. Тэгжээж тэр хүнтэй яриа үднэ. Нөгөө хүнд нь өөрийнх нь талаар ингээд юмыг мэдээ, компанийн талаар юмыг мэдээ, тэрнтэй холбоотой зүйл ярих бол тэр хүн илүү гоё ингээд урт хугацаанд ярилцах боломж нь бүрдчихэж байгаа байхгүй. Тэгээ өө эн чинь бас манайхыг гоё харсан байна, судалсан байна. Тэгээ өөрийнхөө гоё яг поинтыг гоё хэлээд ингэх юм бол тэр бол нэлээд гоё бас харилцаа болно шүү. Анхаарлын татах юм байх хэвээр. Анхаарлыг яаж татах байл гэдэг юм ба шүү дээ. Яг эвтэйхэн байдлаар. Тэгэхээр санхчин гэлдэг шиг тэр датаг нэрээ мэдчих, олон улсын тренд мэдчих юм бол бас сонирхолтой тийм. Яг бол тэр хүмүүс өөр сонирхолтой болоод тэр бизнесүүдийг хийж байгаа шүү дээ. Тийм ээ. За манай подкаст маань ер нь дараагийн бас шат руугаа орох гэж байна. Манай хоёр ер нь хоёр шаттай юм уу тийм. Шат зүйчтэй. Тэгээд бас эхний хэсгээр нэг юм үлдээчлээ. Ер нь бас яг бизнесүүд дээр одоо бизнесийн салбарт 10 гаруй жил бараг 20 жил 13 жил 13 жил ажиллахдаа дандаа л нэг гоё байгуул тий. Гэсэн гიშгсэн бол газар дээр цэцэг оргаад ингээд шиг ингээд явчих гоо. Тийм да. Тий. Апрентис хэцүү үзүүнд байсан. Яг байгаа. Тэгээд ер нь ингээд бас яг burnout гэдэг нэг асуудал байдаг тий. Тийм burnout-тай тулгарч ирсэн нь especially CEO-нөр бол ингээд нөгөө нэг ажилтнуудтайгаа яг гоё шууд ингээд найз шиг харьцах бас хэцүү тий. За тэгээд л ингээд нөгөө инвесторуудтайгаа бас ингээд хайцсан ингээд айгүй хэцүү албан тушаал.
Тэгэхээр ингээд бас жоохон анзаардмал юм айгүй их одоо ажиглагддаг тий. Яг team burnout-ууд болж ирсэн үү? Team асуудлуудыг юу яаж давбал илүү зүгээр юм бэ гэж туршлага хуваалцаа гэвэл болж исэн зөндөө болж исэн. Өсгөсөл халцарч исэн шүү дээ. Одоо манай ойрын ид бол мэддэг яг энэ урдуур ингээ халцраад айгүй амар юм биш чинь нэг өдөр алхалчих юм. Тийм шүү дээ. Тэгээ эмэгтэйний гоо зөө өдчихсэн байгаа юм чи тэгэл манай гэр бүлийнхэн ч гэсэн яа ингээл. Гэтэ нөгөө дуртай амдаа гэдэг шиг тий. Ганцаардмал ажил гээл угаасаа тэгдэг болонгийн өрөөний гэдэг. Тэр нь яг юу гэсэн үг гэхээр ганцаардмал гэдэг утгаараач биш юм шиг байгаа. Би юу гэж боддог гэхээр үр хариуцлага байгаа. Нөгөө талд ингээ хоёр гүр тий. Энд хувцас эзэмшиж студид ингээ ажиллаж бүгдэн дээр нь хариуцлага үүсэж байгаа. Гомдлох эрх яг үнэхээр би байхгүй гэж боддог. Гэхдээ би энэ зарчмын үед би өөр дээр хатуу байдаг. Нөгөө талдаа би ингээд төр ус удирж байгаа хүмүүс ер нь ингээд яг ингээд үеийн ч гэсэн ингээд удирдаад ингээд явж байгаа хүмүүстэй ч гэсэн би энэ зарчим хэрэгждэг байгаасаа гэж бас жоохон хатуугандаа хүсдэг. Тийм учраас би тэргээр өөр бас мотивацчдаг баг. Гомдох, гоншгонох хэрэг байхгүй. Ягаад тэгэхээр чи гүйцэтгэх удирдлага болно гэдэг замыг сонгосон бол чи явах л ёстой. Бүгд чамаас шалгаална, бүгд чамааг харж байгаа. Чадахгүй бол чи биш л байна магадгүй тий. Тэгэхээр чи яг энэ замыг сонгохдоо итгэлтэй байна уу гэдэг хүн хамгийн түрүүнд асуух хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр би ч гэсэн өөрөө яг ингээд бодох жоохтой бодсон байхгүй. За ингээд газрын захирал хийгээ те илүү ингээд 50 бас байх боломж бас байна шүү дээ. Тодорхой хэмжээнд те функцээ хариуцаж явж байгаа учраас. Гэхдээ үүсгээг шүү мундаг газрын хөдөлгөөн зөндөө байгаа. Гүйцэтгэх удирдлага болох гэж байгаа бол яг тэр хэцүү замаар бас явах гээд байгаа байхгүй. Тэгээ бэлэн гэж хариулаад явсан. Тийм болохоор би гойшгондөггүй. Гүрийдэг. Гэхдээ яг зүгээр яг туршлага хуваалцахад бас хатгаад хэлж явах бас хэрэгтэй л байт юм байлээ. Ер нь нөхцөл байдал жоохон иймэрхүү байна шүү. Энэ хэсэг дээр бол надад бас дэмжлэг байна шүү. Ойр ганцаар угаасаа бүхнийг аваад явна гэж бол байхгүй. Багтаач тэр хуцаа эзэмшигч нараас тэр. Тэрийг яаж хэлэх үү, юугаа хэлэх үү гэдэг чинь тэр хүний нөгөө зүйл ур чадварын асуудал болоод эхэлчихэж байгаа шүү дээ. Би бас хэлэхгүй байж бас үтсэн алддаг юм байлээ. Үсээ халдсарсан гэдэг нөгөө тэгээд ханаас тэр байгаа байхгүй тий. Тэгэхээр үгүй маань энэ бас биш юм байна. Инглигээд би нэгдүгürt өөрөө охрогоод нөгөө талдаа магадгүй бизнесээ ч охрогох магадaltaй байхгүй. Тэр зангаас үүдээд тий. Тэгэхээр бас ингээд ярилцдаг болсон. Зөвлөдөг болсон. Энийг үнэхээр чадсангүй гэх эцокей байхгүй нэг талаар бас. Ягаад тэр хүн төгс биш байхгүй. За тэгвэл хамтраад яаж чадах уу гэдэг юм аа бас ярилцчих хэрэгтэй. Тэгээ гүйцэтгэх удирдлага хүн нэг талаараа менежментийн багтаагаас аюул сайн цул байгаад менежментийн багаа сайн бүрдүүлж явах хэрэгтэй. Тэгжээж тэр хүн илүү ачаал багтаа байж чадвал. Бүх юмруугаа саруулзаад байвал би тэгээд бас сайн удирдлага биш байна л гэж бодно. Жишээ тий. Тэгэхээр тийм. Эзэдүүдээс ч гэсэн миний нөгөө сайн хэлсэн шиг тий. Асуудлуудыг ер нь хэлжээ, хамтраа шийдэжээ гэдэг тий. Хүч хөрөхгүй зүйл байна. За энэ талаар ухаан хөрөхгүй зүйл гэж бас болох байхгүй. Тэгэхээр тэр зүйл дээр ярилцах ёстой. Надад юм суппорт хэрэгтэй гэж хэлэх ёстой. Гэхдээ би энэ хэмжээнд ачааллыг бол үрээд энэ зүйлээ би өөрөө зохицуулж явах ёстой гэдэг юм бол яа харахгүй хүн тэгэл хийгээл яв. Ихшгүй хувийн бизнесээ хийжсэн үү? Хийжсэн шүү дээ. Хийжсэн үү? 2 жил хувийн бизнес хийж үзсэн. Nice. Тийм. Тэгээд би яг тухайн үед нэлээ ингээд яг нэг юм хилцэн хэмжээнд ингээд удирдлага руу очиод тэгээд зааны хувийн бизнес хийгээд үзье. Болох нүг үү гэж үзсэн байхгүй. Гэтэ залуу л байсан л та. Тэгээ хийсэн чинь 2 жил хийгээд үгүй л юм байлээ л гэж өөрөө тухайн үед тодорхойлсон. За цаг хугацааны 16-7 он гэдэг чинь за одоо нас баригдах нь дээ тий. Яг он хэлсэн чинь 25 тавьсан биш үү? Тийм 25 та. Тэгээд яг цаг хугацааны залуу байсан бах магадгүй цаг нь бас болоог байх нь тайминг таарна гэдэг шиг тий. Яг 2 жил хийгээд мөнгө олсон амжилттай байсан. Гэхдээ би тэндээс юус аз жаргал мэдрэхгүйсэн. Тэгээд за үгүй маань гээд нөгөө хамт олноо хүсээд ч юм уу тий. Нөгөө корпоратээр яваад ирсэн чи корпоратийн том зүйлийг хүсээд тэнгууд би ер нь бол ингээд насаараа хүсний ингээд менежер хийх хүн юм байна да гэж тухайн үед тодорхойлсон байхгүй. Apprentice орохлооч би яг энийгээ хэлжсэн. Тий хэлжсэн. Гэхдээ одоо 40 гараад эхлүүл ингэ ч бас юу бодохыг одоо мэдэхгүй л байна л да. Тэгэхээр одоохондоо бол би нэг юм хувь хувийн бизнес бол арай бас үгүй хаа л гэж бодсон. Юуны бизнес байсан бэ? Яг одоо энэ convenience дэлгүүр штэ. Тухайн үед ч одоо манай премиум хийчихсэн. Nice. Нөгөө Central Express гэдэг нэг 3 салбартай байдаг байсан штэ. Одоо манай CU-гийн анхны суурь байхгүй юу? Энэ UBH Central дээр байдаг байсан. Тийм. Манайгаа артын хажууд. Тийм, гангар захирлынхан чи хийдэг байсан тийм бизнес. Тэгээ би за төвд бол энэ хэд байгаа юм байна. Тэгвэл би нэг жоохон готын зах руу яг ийм convenience дэлгүүр хийгээд үзээ 7 юм шиг гэж үзээд хийж үзэхгүй юу? Nice. Яг тий, ер нь бол зүгээр мини маркет л да. Гэхдээ concept convenience хэлэх гэж хичээсэн. Тэгэл өстой тэрийг хийж үзэхэд бол яг үнэ хэлэхдээ би юу яасан? Нилээ юм өөрийнхөө баблаас амар сан гарсан. Байршлаасаа шалтгаалаад тэнд үннийг хэлэхэд өөрөө кассан дээрээ суужсэн ч кейс хүртэл байгаа хүн загнуулаад ингээд суужсэн. Тэгээ тэр болгоос тэр унжил байгаа байхгүй юу? Ингээд ийм гоё ажил хийгээд ямар сургууль төгсөөд ингээд сууж ах гэж бодож исэн өдрүүд надад бас байдаг. Тэгэл хаяа ингээд нөгөө нэг том дэлгүүрүүд маань ирж бараа өгөхгүй болохоор өөрөө хар хорин зах орол бараа авч исэн ч кейс надад байгаа. Ингээд ер нь амар баблаасаа гарсан. Жишээ нь одоо
За энэ ч одоо юу сошиал гарч байгаа контент чинь 100 г арх байдаг шүү дээ. Би тэр ингээ бурханд өргөдөг арх гэж боддог гэсэн байхгүй юу? Ер нь. Үгүй 100 г арх чинь дэлгүүрт хамгийн гардаг арх юм байлээ. Манайх яаж одоо эмнэлгийн хажууд байршилтай байсан. Тэгдэг дээ ах нар чинь боноконы ус 100 г арх хоёр аваад уусандаа тэрийг хичээд орчдөг юм байлээ шүү дээ. Яна юм ярьж болчихсон. Тэгээд ер нь бол тэр хөөснөс би амар гарсан байхгүй. Тэгээд худалдааны салбарыг тухайд бас аягүй сайн мэдчихлээ. Одоо бас ингээ тэр маань аягүй том туршлага бас болдго юм аа тий. Одоо аль компани энэ брэнд тэр компанийх гэдэг хүртэл ингээ биддэг байхгүй аягүй сонирхолтой. Ер нь бас хинч биш гэдгээ жоохон мэдэрч ах хэрэгтэй юм шүү. Тэгээд нөгөө нэг сурах хөхтэй дахиад нэг юм сураад өгөн те чи хэзээ ч бүгдийг сурч чадахгүй байсан зөндөл давтчихлээ. Ганц хөрөнгө оруулалтаа хаанаас усгаж ирсэн бэ? Яг суур хөрөнгө оруулалт бол яг тэрэн дээр бол яг аав ээжийн дэмжлэг бол байсан. Тийм байсан. Тэгээд яг өөрөө ингээд тим хэмжээний бизнес усгах хөрөнгө бол тухайд би босгоогүй. Одоо цалингаа аваад карьераа төсгөөд явдаг байсан баг. Тэгээд хийсэн. Гэхдээ тэрийг одоо илүү гоё ингээд төсгөөд бас гарч чадсан. Амар том фейлдсэн юм байна яг тэрэн дээр. Фейлдсэн кейс үү? Гайгүй шүү. Ашигтай бол ажилласан гэж ажилласан гайгүй. Тэгээд яг тэрэн дээр ч гэсэн ингээд яг нөгөө нарийн бүр санхүү юмнуудыг хүртэл өөрөө л бацж байгаа байхгүй юу. Тэгээд нэлээд бас скиллөө суусан. Хүч яг ингээд угаасаа өөрийнх юм дээр ирчгээрэл за бүр ингээд нэг төгрөг хүртэл гэж ингэж тооцож байгаа болох. Сая энэ хэлж нөгөө их юм юун дээр бизнес ачлуулахад яг өөрөө бүх юма хийж чаддаг хэмжээнд очиж ийж тэгээ тэрэн дээр эго утгахгүйгээр хийж чаддаг байж ийж те өөрөө касса юу хийгээд цэвэрлэгээ хийгээд тэгж чадах хэмжээний золиосыг гаргаж чаддаг байж ийж бизнес эхлэе те тэрнээс нэг юм зарим хүмүүс шууд би өөрийнхөө цагийн хуурайг өөрөө тогтоодог болно гэж бизнес эхлүүлэх гэдэг хүмүүс байдаг шүү дээ залуучууд те тэр бол нөө шүү цагийн хуурай байхгүй өөрийнхөө бизнес хийлсэн нөө тугаач өрн туглаач хариулна тий өстө бүх юм байна Бадрашаак бас орж ахтай ажиллажсэн тэгээ нөгөө нэг 20 жил одоо Think Corporate Bank-д ажиллаж шүү дээ тэгээд одоо deputy хүртэл ажиллаад тэгж яхтаа ингээд бас өөрийнхөө биднээс яг өөрийнхөө бизнесээ why not хийгээгүй юм бэ гэж бодод хэлж чад яг ийм хариулжсан аахгүй те тэмүүлэн хэлдэг шиг юунаас өөрөө энэ скиллүүд ихтэй долоод аваад байгаа юу хийж чаддаг гэхлийг мэдэрч then let's go тэгээ одоо тэгээд өөрийнхөө бас банк савгүй нэгдлэг байгуулсан явж байгаа те нөгөө захирал эзэнгээ дуудуулах нь гоё санагдаад идэв шүү. Яг үнэ үгүй шүү дээ. Босс биш бөөсийнхээ ажлыг хийн шүү дээ. Ер нь бол амар сүртэй нэртэй. Тэгээд хойно бол зүгээр яг зүгээр бүх юм яг үнэ. Саяных тэр яг амар гоё жишээ нь бүх хүн заавал entrepreneur байх шаардлагагүй шүү те. Яг ингээд саяных хийж үзээд тодорхойлоод окей би одоохондоо бизнес хийх болоогүй юм байна. Би ингээд corporate ladder дээр ингээд тэдэн жил явъя. Өөрийгөө өшөө болгоё гэж бодох нь өөрөө асуудалгүй шүү гэдэг бас normalize хиймэр санагдаад байгаа. Тэгвэл бид ингээд үзэж байгаа бүх видеон дээр ингээд амар мундаг бизнес дандаа нэг юм амжилт харуулаад байдаг ч гэсэн хүн 2 жил 3 жил яваад за биш байна гэж болж ивэл бас болох бол бас асуудалгүй шүү те. Тэрэн дээр ингээд нөгөө ялангуяа Монгол энэ нийгэм өөрөө community энэ Аз соёл өөр амар юм failure гэж бүр өндөр түвшин тавьдаг те сургуультай ингээ нэг F авах нь хүртэл бүр ингээ тэр хүүхдийн карьер байхгүй болж байгаа юм шиг. Тэгэхээр тэрэн дээр бас үзэж байгаа хүмүүс те яг саяных шиг ингээ хийж үзээд exit strategy гэдэгтэй ороорой те гарах төлөвлөгөөгөө сайн хийгээрээ тэгээд гарахаар бол асуудалгүй гараад ингээ бас карьераа дахиад үргэлжлүүлээд байж болтой гэдэг бас. Надаа энэ дээр юу нэг санагддаг шүү дээ. Хувийн бизнес ч бай зүгээр ингээд өөрөө ажиллаад хийж байгаа хүн ч бай одоо нэг юм жинлэж үзэх хэрэгтэй бах те. Сайн exit strategy гэхээр чинь бодлоо л доо. Яг бүх юм бас мөнгөөр үнэлэгдэх алба байхгүй те. За окей мөнгө алдсан ч гэсэн би юу болов гэдэг юм те. Ер нь юм ингээд жингийн тухайн дээр байж хэрэгтэй байхгүй те. Overall хасахтайгаа байна уу нэмэгтэйгээ үлдэх үү гэдэг юм аюу сайн бодчих хэрэгтэй. Сурсан зүйл те ингээд одоо туршлага тэндээс суулуулж байгаа networking те. Тэгэхээр бүх юм бас ингээд мөнгөөр хэмжигдэхгүй одоо тухайн компаниг сонгоод ажиллаж байгаа ч гэсэн би юу сурах юм ямар танилын үдээр танилын хүрээгээ хэлэх юм энэ дээр тулгуурлаад би дараагийнхаа зүйл дээр тэг хөшүүрг болгоод явах боломжтой юу гэдэг зүйлийг бас аюу сайн хэмжиж үзэж байгаа. Powered by Mongolia Talent Network. We focus on you. За манай подкаст маань 2 дугаар хэсэг рүү орж чинь тэгээд амар их юм ярьсаар байгаа хэдүүл бас зарим асуугаагүй үлдсэн гоё топикуудаа үлдээчлээ ихтэй яг тэрийг төлөө дараа асуучих. За энэ удаагийн дугаар дээр Volt Shangri-La Volt бидэртэй хамтран ажиллаж байгаа. Тэгээд бас энэ гоё өрөөгөр бидүүдийг одоо хангаж өгж байгаа. Тэгээд бас Colpro бидэртэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд Colpro түрүү хэлсэнчлэн одоо байгууллагын яриа, мессеж болон энэ харилцаа холбоог одоо хамгийн өндөр түвшинд хийдэг. За тэгээд ер нь Монголда цорын ганц хийж байгаа энэ одоо экосистемээр бүрдүүлсэн компани гэж хардаг. Ийм компани бас бидрийг спонсорч ажиллаж байгаа. За тэгээд нэг юм нэмэхэд Төв Аз руу гарч байгаа компаниуд нөгөө одоо юуныхаа дуудлагынхаа асуудлыг те яаж шийдэх вэ гэж бодж байл Colpro бас Төв Аз гарсан байгаа. Тэгэхээр Монгол компани очиод ашиглаад харилцагчийн үйлчилгээ шийдэх бас боломжтой болсон бэл. За тэгээ 2 дугаар хэсэг маань сонирхолтой хэсэг.
Юу вэ гэхээр илүү work life integration гэдэг байгаа. За тэгээд тэрийн баланс биш интеграшн гэдэг болцоо. Одоо balance гэдэг болцоо байх. Тийм CEO угаасаа balance байх. Тэгэхээр илүү integration бүр одоо хүчээр оруулах гэж байгаа. Тэгээд энэ концептыг ангич маань юу гэж боддог вэ? Ер нь өөрийнхөө бас хурцлах, сэлмээ хурцлах энэ концепт те. Энд чинь хүн ядарна, хүн л юм чинь антин шүү дээ те. Тэгэхээр энийг өөрийгөө яаж ер нь хүч цэнгэлж амьдарч байна. Энэ концептыг юу гэж боддог вэ? Хоббит авах хэрэгтэй хамгийн түрүүнд. Тэр айгуу чухал юм байлээ. Тэгээд хүн би ингээ боддог байхгүй ерөөсөө зав гарахгүй байх гэж байгаа хүн нэг талаараа өөрөө нөгөө нэг цагийн менежмент зохион байгуулалт мутал хүн тэгдэг байх гэж боддог. Зохион байгуулалтыг л зохион байгуулж болдго юм байлээ. Би одоо ингээд 2 хүүхэдтэй гэр яармагттэй. Яармагттэй тэгээд болж байгаа. Тэгтээ болж лээ тий. Ямар ч байсан өдөртөө хүн ядаж хөдөлгөөндөө цагаа зарцуулчих хэрэгтэй гэж боддог. Тархиа болон одоо энэ булчингийнхаа хэсгийг ажилуулах зүйл дээр бол айл аль энэ цагаа зарцуулж явах хэрэгтэй л гэж боддог. Тэгэхээр тэрийг бол гаргах хэрэгтэй. Сүүлийн 2-3 жил ер нь бол хайкинг хийж байгаа. Анх чинь чаддгүй байсан. Дээшээ нэг уул руу гарсан чинь бүр цээжин цусантагдаад баг мөлхөх нэ. Тэгээд за ингэж болохгүй маань гэд. Тэгээ ерөнхийдөө бол хайкинг хийдэг болсон. Тэгээ сүүлд боксер хичээлдэг болсон. Сэлж байгаа гэл ингээл ерөн зүйлсүүд байна. Одоо бол ингээд нэг за жоохон эмгтээлэг хоббитой болъё даа гэдэг одоо пилатес явж байгаа. Тэгэхгүй бол энэ ч одоо нэг боксер хичээл, мотоцикл унаа нь одоо бүр ишүүд болоод байгаа байхгүй. Ажил нь өөрөө жоохон ишүүд тиймэрхүү ажил гэх. Тэгээ пилатес явж гэн ч юм уу те. Тэгэхээр ер нь бол болдог. Тэгэхээр хүн заавал хоббитой байгаарай гэж хэлнэ. Хобби хүнийг бас ад жаргал авчирч байгаа те. Тэр байна. Тэгээ цагийн менежмент гэх юм байлээ дээ. Ер нь тийм. Одоо ясаа нэг эрүүл мэнд хаалт одоо ерөнхийдөө юуник ярьж байгаа энэ хэсгээр болохоор эмэгтэй хүний бас онцлог байна л да юм чинь. Ээж болно. Тэгдэг. Амар том ажил. За тэгээд эмэгтэй хүний яг карьерт маш хүчтэй нөлөөлдөг. Энийг одоо 2 хүүхдийн ээжтэй. Тэгээд яаж менежлж ирсэн бэ? Ер нь декрет аваад удаан хугацаар декрет авч ирсэн үү? Эсвэл ажилдаа шууд ингээл орж ирсэн үү? Ямарчгүй байдлаар ер нь бас залуу эхчүүд ажил одоо эмэгтэй ажилтнууд ч юм уу те энэ жирэмсэн болцсон тохиолдолд яаж менежлэх вэ бас зүгээр. Нэг юу байдаг судалгаа тийм байлээ. Энийг мөнх насан шаркод ном фильмэн тийм мөнх насан захирал хэлжсэн. Эмэгтэй нөгөөний жирэмсэн байхаараа бүтээмж нь илүү дэвшилчдэг юм байлээ гармоны хувьд. Айгуу сайн. Яг тэгэх байх шүү. Үнсдэг шүү лээ тий. Тий. Гэхдээ яг хөө эмэгтэй хүн болгоны бие өөртөө ядарч бас хүлээж авдаг хүмүүс байгаа тий. Одоо яг хөө эхний сарын хордлого бодлого хэцүү. Та хоёрт тэрийг ярихаар бас чиг байх. Яг хөө гэхдээ ер нь бол бүтээмж дэвшилчдэг гэж ярьдаг. Би жишээ нь бол яг хөө жирэмсэн байхдаа ер нь бол аль болох нэлээ ажилчдаг байсан юм аа. Тэгээд 2 хүүхэдтэй баг дээрээ ер нь бол 8 сартаад нь яг ажилдаа орж исэн. Бас л аав ээжэд баярлалаа бас харах хүнтэй байсан тул тал надад тэр боломжийг олгож байгаа байхгүй. Тэг яг хөө миний нэг юм нь одоо үнэл хэлээ. Ер нь жоох удаан гэртээ сууж чаддгүй төрлийн хүн юм байлээ. Би тэрийг бол яг хүүхдээ гаргаад бол мэдсэн байхгүй. Тэгээд яг нөгөө бор хоолндоо ороод нилээн гайгүй болоод тэг боломжтой л доо оройн очиод ингээд хөвүүлчих ингээд боломжтой учраас бас гайгүй гэд ингээд ерөөхдөө бол орж исэн. Гэхдээ би тэглээгээд бусдын тех ямар ч бас алба байхгүй. Ер нь бол эмэгтэй хүн өөрийн гэсэн хугацаагаа өөртөө өгөх ёстой. Гэр бүлийнх нь хүмүүс хоорондын хамтын шийдвэр авах ёстой. Гэхдээ яг хатуу үнэн бол хитээч хэрэг тодорхой хэмжээнд карьер хоцорж байгаа нь бол үнэн шүү дээ. Тэр бол үнэн шүү дээ. Яхахгүй ингээд сууччих тий. За хамгийн богино хугацаа тэр нэг юу ах юм дээ юутай тооцоохоор их нэг жил мэлэл байх бах. Би бол хамгийн богиноор нь баг явчихж байгаа байхгүй. Тэгээд дэшээ жил хагас 2 жил гээд явна. Тэр хооронд ингээд хоцрогдож байгаа зүйлсүүд бол байна. Олон эмэгтэйчүүд тэр асуудлаараас надтай холбогдож хандж исэн кейсүүд ч байдаг. За энэ үед яаж одоо ингээд хоцрохгүй байх юм бэ гэхээр нөгөө суралцгаа болохгүй гэдэг шиг тий. Хүүхэд бол унтчихтэй бас унтж байгаа. Тэр зай завсраар нь бас ингээд нөгөө нэг таслагдчихгүй шиг юмнуудаа харж явах хэрэгтэй, уншиж явах хэрэгтэй гэдэг зүйлсүүд бас байна. Одоо бас ингээд ажил олголт сая бас өөрөө хэлжсэн тий. Ингээд хувраад байна гэх. Тэгэхээр ремотер хүртэл ингээд тодорхой хэмжээний ажиллах боломжуудыг нөхд гаргаж өгдөг болсон байхгүй ажил олгогч нар. Тэгэхээр тийм хэлбэрээр ч гэсэн явах юм уу гэдэг юм аргыг илэрхийлэх ёстой баг, эргэлхийлэх ёстой баг. Тэгээ гэр бүлийн хүн бас аюул сан дэмждэг байгаасаа л гэж хүсдэг. Одоо эхчүүдээс бол хэлэх зүйл нь тэр ах болоо да. Угаасаа хүн хүүхдээ хараад гэртээ сууна гэдэг бол бас сэтгэл зүйн хувьд ч гэсэн нэлээд сорилттой тулгардаг. Тийм. Мом гэлт байдаг уу? Байлгүй яг байна шүү дээ. Жишээ нь би хамгийн баг дээрээ бол одоо яг тэгжсэн. Яагаад вэ гэхээр за одоо тэнцгүүчж магадгүй явсан чинь та шилдэг 14 тэнцлээгээд апрентисаас залгаж байхад. Шууд тийм үү тий? Тийм. Би манай баг 7 сард явсан байхгүй юу? Хөхнөөсөө одоо ингээд нөгөө бор хоолнд ороод нэг ганц сарал болж исэн. Хөхвөл тэгээ ингээд гайхаж байгаа байхгүй юу? Тэр бол миний ингээд амьдралдаа гаргасан айгүй том л шийдвэр гаргалт байсан л да ер нь бол. Тэгээ би яах вэ гэд. Мэдээч хэрэг гэр бүл бол үгүй шүү л гэж хэлж байгаа шүү дээ. Чи хүүхэд юм бахад.
Тэгээд нэлээд нухацтай ботсон, илүү урт зургаар нь ботсон. Яг хоо одоо ингээд манай гэр бүлд энэ маань хэцүү байх ч гэсэн нөгөө саяны карьер буст гэдэг шиг те зүгээр урт зургаараа энэ хэрэгтэй юу? А бас том зургаараа ийм хүүхдүүдэд маань хэрэгтэй зүйл энэс бий болж чадах уу гэж ботсон. Яг тэгэхээр би тодорхой хэмжээний хүүхдийнхаа нэг зүйлийг золиослоод явах гэдэг байгаа байхгүй юу те. Тэгэхээр энэ золиослыг хүүхд маань эргээд нөхөх хэмжээнд нь тийм зүйлийг би оролцсноор авчрах уу гэдэг те. Тэгээд тэрэн дээр тим гэдэг шийдвэр гаргасан учраас хамгийн түрүү нөхрийгөө л пичилж байгаа юм да. Нөгөө ятгах үнэмшүүлэх чадвараар гэдэг шиг. Тэгээ манай хүн намайг тэгдэхгүй. Чи тэгтээ нэг муухай аль хэдийн шийдчихэд тэрийг яаж хийх вэ гэдгээ боддог гэж намайг тэгээд чи ер нь хатуу ухаа юм шиг. Ухаа чи юм шиг. Тэгдэг гэдэг. Тэгээд ерөнхийдөө бол тэр бол одоо миний ингээд хамгийн амар мом гүйлт байсан. Одоо ингээд ярихад хүртэл ингээд миний заримдаа хоолой зангидаад байдаг байхгүй. Тэгээд миний хүү чинь баг маань хүү. Тэгээд 7 сартаад ингээд явж байгаа. Би бархас үтээвч бүр яг 40 хонсон шүү дээ. Ингээ асгц хүмүүс бол гэрлүүгээ харж байсан тий. Тэг яг 40 хоногийн дараа ингээд ямар ч холбоогүй дэрнэ. Намайг хаана байгааг ч мэдэхгүйсэн манай гэрийнхэн тий. Тэг яг 40 хоногийн дараа хаалгаа тогшоход миний мөн хүүгэж ингээ харцсан амар гүнхт болсон. Хүүхдийн харц гүнхт болчихсон юм билээ. Тэг ингээд 7 сартай ингээ ярьж чадахгүй 8 сартай. Тэгээ тийм байгаа хэрнээ ингээд яг ингээд гомдоод байсан мэдэгдээдсэн байхгүй юу. Одоо зүгээр л дээ. Гэхдээ л одоо ингээд би ингээд хаяа ингээд гадагшаа матагшаа явчихаар ингээд онгоцны бодол дээр яхад нэг юм сонирн байдаг. Тэгэхээр тийм юм суучдаг юм билээ хөхтэй. Айгу амар. Тэрэн дээр бол миний мам гэлт үнэхээр бол байдаг үнэ. Гэхдээ тэгээд би яг ээж нартай юу ч хэлдэг вэ гэхээр нэг зүйл дээр золиос гардаг нөгөө зүйлээ ингэдэг те. Тэгээд мам гэлт ингээд хадгалаад яваад байх юм бол бас айгу хэцүү. Өөргөө шитгэж яваад гэсэн үг. Тэр үед чи үнэхээр тийм шийдвэр гаргаад ингэсэн бол нөгөө өөртөө үнэн бай гэдэг шиг те. За би энэ шийдвэртээ үнэнч байя гэдэг зүйл. Энийгээ эргээд би яаж дараад илүү сайжруулж те нөгөө жингийн тугаш гэж бас бодож байгаа байхгүй. Илүүтэй үн цэнтэй зүйлийг тэндээс олж авах гэдэг зүйлээ хийх хэрэгтэй. Түүнээс учраас тэрийг алдаа чигээр нь үрээд орхичих юм бол тэр айгууд харамсмаар зүйл байхгүй. Тийм. Тэгээд мам гүйлт дээр нэг тэгэж бодоод ингэсэн бол тэгээд үр хүүхдэд илүү гоё цагаа зарцуулаад тэрийг нөхөх хэрэгтэй баг. Гэхдээ тэр зүйлийг битгийх айгүйх ингэж авч яваарай л гэж үснэ. Авч яваалаа юу ч хийдэг байхгүй. Юу ч хийдэг. Тий, юу ч хийдэггүй өнгөрснийг буцааж чадахгүй. Тий. Таар мам гэлт гэдгийг монголоор нэршил байдгүй тайлбарлах боломжтой. Одоо харин англиар ингэж ойлгохгүй юм байлаа шүү тий. Одоо ээж байснараа гэр бүлтэй цагаа зарцуулж чадахгүй байгаагаар өөрийгөө буруутгах мэдрэмж юм. Тэр мэдрэмж ахгүй буруутгах мэдрэмж. Юу н өөрийгөө буруутгах мэдрэмж. Хажууд нь байхдаа хүртэл би хангалттай ингээд цаг байж чадчихэв үү гэдэг. Бодож ингэж одоо гимших гэх юм уу. Төрсний дараа их хүн төрдөг мэдрэмж юм уу? Зөв. Яан зүрээр илэрнэ. Одоо ингээд төрсний дараах сэтгэл готрал гэдэг ингээд ярьдаг те. Одоо шинэ хүн болгоно л өөр. Тийм яаж туулах уу гэдэг те. Зарим одоо ингээд манай ээж мэж үеийг харангуут бараг сэтгэл готралтай байсан үгүй ч мэдгүй одоо сэтгэл зүйн бид нар чинь тийм хөгжөөг байлаа шүү дээ. Өнгөрцөн байгаа байхгүй. Гэтэ тэр нь эргээд яан зүрээр илэрдэг те. Хүн болго өөр л илэрж байгаа. Зүгээр би юу гэж боддог вэ гэхээр сайн ингээд хэлж чад хажууд нь байхтай хүртэл гэдэг те. Тэгээ би юу ухаарсан гэхээр энэ завгүй амьдралд яг хүүхдүүд таахта чанартай цагийг өнгөрөөж сурах хэрэгтэй мэлээ. 30 минут байсан ч тэр амар том чанартай цаг болно. Утсаа оролдохгүй, зурагт үзэхгүй, өөр юм хийхгүйгээр яг л хүүхдтэй ингээд төвлөрөөд байж байгаа. Хамт ном унших, өнөөдөр хичээл нь юу болов гэд ярилцах ч юм уу те. Тэр 30 минут ерөөсө жижигсдэггүй байна гэдгийг би яг өөр хайсан дээр мэдэрсэн байхгүй юу. Тэгээд одоо бас нэг юм ингээд нөгөө жоохон байж ах үе дээр нь аль болох ингээд цагаа аль болох зарцуулах юм шиг гэж боддог. Тэгээд сүүлд яасан бэ гэхээр би сүүлийн 2 жил одоо нэг амьдрал дээр хэрэгжүүлж байгаа юм. Ер нь амралтын өдөр бол би аль болох янз бүрийн активитэд ер нь очих байсан. Энэ бол яг илүү гэр бүлийн цаг гэж үзээд тэгдэг болсон. Тэгээд ирэхээр ингээд арай ер нь багасчихдээ юм байна. Хүүхдийн хүмүүжил дээр одоо зарим хүмүүс чинь ингээд хүүхдээ ингээд хүүхд шиг харьцгээд те одоо ингээд нохоо авах юм бол хоо гэж зааж өгдөг те. Одоо тийм маа бимба олонгод яг яадаг байхгүй. Найзуудын хүүхдүүд дээр 2 3 настай ингээд тэлээ. Ороод өргөтэй. Яг шis нэг жоохон ярьдаг болсон. Тийм хүүхд. Гэтэ тийм том юм ямар ч тийм бол. Тэгэхээр шууд нээр орж ирэл орол өнгөтөн. За сайн уу? Нэр чаа хин гэдэг. Ингээ шууд ингээ том хүн шиг яриа явчихдаг. Ингээ болохгүй юм өнгөтөн. Хөөе наа чи ингээ болохгүй яа тэгэхээр ингээ шууд ингээ том хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцаж байна. Тэрэн дээр одоо яг ингээ хичээл хүүхдээ яаж хүмүүж байна. Би нарга байлгүй бол зүг гэж бодож байна. Энтэй бол санал нийлэн тийм. Яагаад тэгэхээр ер нь бас намайг ч хүмүүжсэн арга барил тийм байгаа дээ шүү дээ. Тэгээд өөрөө би ингээд асуудалтай тулгуурлуудаа том болсон байна. Ингээд тэрийг ингээд шийдэж яваад гэсэн миний зүгээр амьдралын туршлага байгаа байхгүй. Түүнээс биш би ч гэсэн анхудаа амьдарч үзэж байгаа мэдхгүй. Гэхдээ эцэг их байх зүгээр миний тодорхойлох хамгийн хүнд ажил. Гүйцэтгэх удирдлага бол яах вэ? Ингээд болно. Эцэг их байхад хамгийн хүнд гэж би бол хэлнэ. Ягаад тэгэхээр өөрийн хүүхд чинь шал өөр байгаа даа байхгүй юу? Тэгээд ингээд сонин зан характер гарна тий. Тэр болгонд энэ би яах вэ гэдэг асуудлууд ингээд харагдчихэв. Тэгэхээр тэр бол нэлээд хүнд ажиллаа. Ер нь бол хүүхдийг зөв хүмүүжлэх. Яг нэг юм байх нь үнэн нь ер нь чи буруу зүйл хийж байгаа учраас эн чи ийм үр дагавартай гэдгийг хэлж явах хэрэгтэй байх. Энийг хий гэсэн бол тэрийг хийлгэж дуусгах нь зүйтэй юм байна л гэж би нэг харсан да.
Тий одоо шинэ ингээд аяг тав угаа гэдэг ингээд томьёо болт гэж байгаа байхгүй юу. Тэгээд дуслал чи угаашгүй л гэж байгаа. Тэр нэг угаалгатаа биш ядаж нэг дуусгах сурах гэдэг шүү дээ тий. Тэр тал руу л хичээж байгаа гэсэн үг. Энэ бас зөв сонирхолтой энэ бүр нэг development psychology буюу нэг хөгжлийн сэтгэл зүй гэдэг байдаг. Тэ одоо хүүхдүүдийг нэг тинейж үеэр хуваагаад тинейжээс дэшээ гараад хуваадаг. Тэн дээр хүүхд 3-4 наснда нэг эго буюу яг би чи гэдгийг олж эхэлтэн гинэ. Одоо танд болж байгаа гэсэн үг шүү дээ. Чи бол чи, би бол би юм байна. Толон дараа нөгөө тусглаа таних эхэлж шүү дээ. Яг тийм үе дээр нөгөө хүүхд чинь үгүй гэл амар хэлдэг шүү дээ. Зөрүүд болоод нөө гэл те. Яг тийм үед ер нь тэгэхээр нөгөө хүүхдэд чинь эго сууц учраас нөгөө хүүхдэд ингээд найл хийх те. Хэлээж ажиллаж ярих ч юм уу те. За эсвэл ингээд нөгөө хэлсэн амдаа хүрэхгүй байх ч юм уу те. Одоо нөгөө нэг юм характер үү шүү дээ. Шудраг байх гэдэг ч юм уу те. Тэр зүйлүүдийг яг ингээд нөгөө өөрөө тэрийг үлгэр дуурайлж хийгээд бас шаардлага тавьж ингэж хийх ёстой ингэнэ. Тэгээ манайхан ч болохоор настай валаа гэл хөл гарын үнсэл ингээд байдаг шүү дээ. Тэгэхгүй тэгэхээр нөгөө нэг одоо илүү буруу зан чанараа цугаад тахнаас шийдвэр гаргаж чадахгүй ч юм уу те. Маш удаан хугацаанд нөлөөлцдөг. Тэр чи тэгснээрээ тэр хүнд бас ингээд нөгөө юуг ингээд хилж өгч байгаа байхгүй те. Тийм ээ би чамаа хүндэлж байна. Чи жоох биш яг адилхан. Би чамаа чи хүндэлж байгаа л ч нэг гэдэг ийм мэдрэмжийг өгч суулгаж шүү дээ. Энэ амар чухал байдаг юм билэ гэж ярьд юм билээ шүү. За подкаст маань ерөнхийдөө өндөрлөх тишинэ хандж байна. Тэгээд яриа цугаадсан ч хэдүүлээс маш олон гоё том сэдвүүдээр том гэж олон сэдвүүд дээр ярилцлаа. Тэгээд бас гоё типүүдийг айгүй өглөө ярьж байна. Тэгээд айгүй гоё олон төслүүдийг төсөл дээр ажиллаж байгаа юм байна. Тэгээд бид хоёрын бас урилгыг хүлээн авч ирсэн маш их баярлалаа гэж байна. Өөрийнхөө бас завгүй цагаасаа гоё зарцуулаад ирсэн дэс баярлалаа. Тэгээд бас сүүлийн асуултан дээр подкастнаа түрүү нэг оруулал ямар хүн байвал зүгээрээ гоё санал болгооч гэдэгтэй хариулт өгсөн шүү дээ. Өгсөн. Хин гिचлээ тэр. Сүүгийн чинзаа захирлыг оруулаарай гэсэн тийм. Тийм. За тэгэхээр гоё Тэмүүл нас хэлэх юу н асуулт. Зүгээр нэг асуулт асуугаад өсөж явж бодлоо. Юун дээр өмнө нь одоо 10 жилийн өмнө та юу өөрчлөх байсан юм бэ гэдэг асуусан гэдгийгсэн шүү дээ. Өөр подкастн дээр өөрчлөх гэхээсээ илүү зүгээр яг тэр хүн зөвлөгөө өгч байна. Одоо 10 жилийн өмнөх өөртөө юу? Тийм. Ааха. За бодъё. Наа чи өстө бодож байгаагүй зүйлэн тий. Наад чи ингэдэж шиг шивнэ. Ааха. Ер нь юу юм уу нөгөө бусдыг битгий өөршгөө бодоорой, бусдыг илүү ойлгодог байгаарай гэдэг талын л би зөвлөгөө өгөх байсан баг. Яагаад тэгэхээр миний бас аюух ажиглагдсан юм нэг талаар ингээд аюу олон юмнууд ингээд шийдвэр гаргаад аав ээж хоёр маань тгийж хүмүүжүүлэл гэж давуу тал байгаа хэрнээ тэрийн сул талаар одоо ингээд яаж илэрсэн гэсэн чинь эмпати скил аюу багтаа байсан юм билээ би. Тэгээд нөгөө хүн яагаад энийг ингэж хийхгүй байгаа юм бол ч юм ажил дээр чинь гараад ингэж бодоод тэг хүний өөртөө жишээч ч юм уу. Гэт ингээд тэр чи үгүй байхгүй битэрийн өгөгдлөөр хүмүүжлөөр гэл ингээд олон зүйл байгаа туусан замнал өөр миний чадж байгаа зүйлийг тэр хүн чадахгүйсэн ч гэсэн би чадахгүй байгаа юмыг тэр хүн чадна гэдэг кейсүүд ч бас байна шүү дээ. Тэгэхээр энэ хэсэг дээрээ би бол жоохон алдаад байсан байдаг гэж магадгүй гэж боддог. Тэгэхээр яг зүйл нь бол тийм бусдыг илүү гоё ойлгоорой. Тэгээд битгий өөртөө ингэж жишээж бод. Тэгээ хүнийг бас байгаагаар нь хүлээгээд авчих гэдэг аягүй чухал. Тэгвэл өөрийнхөө хувьд гэсэн хажууд хүнийхээ хувьд ч гэсэн аюу гой сэтгэл амрал амьдарч ажиллах юм байна гэдгийг би одоо сүүлийн хэдэн жил нэлээд сайн ойлгож байгаа гэх юм уу та. Тэгээ үнэхээр бас удирдлага гэдэг замаар би явах гад би гүйцэтгэх удирдлагын замыг сонгоод явна гэж байгаа бол энэ скил бас амар сайн байх хэрэгтэй. Хосын харилцаан дээр хүртэл. Оо яг үнэ хосын харилцаан дээр. Нойлын цаас орооц нойлын цаас ингээд дээрээсээ ингээд ундаг. Эсвэл нөгөө талаас ингээд ундаг. Тэгээ энэ хүмүүжлээс болоод дандаа маргаан гардаг. Амар хамт амьдарч эхэлсэн хүмүүсийн хамгийн ихнээс маргаан гинэ. Тэгээд чи ямар сони яагаад энийг нөгөө талаас нь хийдэг ингээд яг тэрэн дээр нөө өөр гэдэг нь буруу гэсэн үг биш тий. Accept тэрийг зөвшөөрөө гэдэг л nice. Сая яг нөө хосын харилцаа гэсэн чинь яг тэр л байдаг юм байл л дээ нөгөө одоо ингээд би нилээ юм ингээл одоо айгүй тийм диврүүн те за одоо тэгэл намайг давлуун гэдэг байсан манай ээж их давлуун байх шүү гэл ингээл загиндаг. Тэг хүн ингээд хүнтэй суугаад ирэнгүүт ингээд нэг төвшин буудаг юм байлаа буюу саяны тэр ингээд эмпати чадвар өсөж байгаа байхгүй яхааргүй өөр их түнтэй хамт амьдраад эхлэхээр тэгээ тэр чадвар өсөөд ирэхээр ажил дээр тэр бас ингээд сайн нэмэлж гарч ирж байгаа. За тэгээд нөгөө тал нөгөө хүүхчин хүмүүжүүлээд өгнө гэдэг бас яг үний юм байлээ. Хүүхэд гараад ирэхээр тэгээд бүр эмхтэй хүн ингээд бас их зөөлөж орж ирдэг юм болоо та гэж бодсон шүү. Харилцаанаас яагаад тийм ингээд ер нь сураал зөөлрүүл за эн чинь би энэ дэлхий дээр угаасаа ойр ганцаар оршоогүй. Шал өөр юм би ингэтэй хүн байна. Байгаар нь хүлээж авъя гэдэг. Зас аймаг гоё асуултаар өндөрлөж байна. Тэгэд энэ удаагийн дугаар бас дахиад Volt-а дуртах хэрэгтэй. Volt манаас хүн болгоно заавал membership club
бар гэж ойлгоод байгаа. Тэгэхээр заавал membership байх албагүй яг member болсноороо олон даваа талуудтай өөрийн гэсэн нэрийн коктейлийг гаргах, өөрийн гэсэн vault-тай болох. За тэгээд гоё ясаа олон гоё ивентүүдэд одоо найзуудтайгаа өнгөө оролцох гэх юм уу тийм гоё юутай benefitsтэй даваа талуудтай. Тэгэхээр түн бас membership гэхгүйгээр гоё дуртай үедээ орж ирээд айгүй гоё коктейл болон кофе ч юм уу тийм гоё сервисүүдээр үйлчлүүлэх бүрэн боломжтой юм газар байгаа шүү. Тэгээд Vault-та энэ удаагийн дугаар дээр маш их баярлалаа. За тэгээд инхчэндээ маш их баярлалаа. За маш их баярлалаа өрсөнд. Гоё подкаст байна. Баярлалаа. Тэгээд та үзэгчд манаас гоё инхчингээс асуух асуулт ч юм уу ер нь манай подкаст дээр санал солилцох зүйл байвал бити хадгалжүүлдээрээ заавал гоё тараагаараа шеэрлээрээ. Тэгэхээр заавал гоё комент бичээд одоо subscribe дараад лайкаа дараарай. Тэгээ бас асуултууд байвал бид хоёроос гоё инхчинтэйгээ чөлөөтэй гоё ярилцаад та хэд асуулсан асуултанд ч бас хариулж өгөх боломжтой шүү. За дараагийн дугаараар уулзтлаа баярлалаа. Баяртай баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За. За.